Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнтэйгээ Монгол улсын гавьяач жүжигчин та бүхний хайртай дуучдын нэг 100-ны манлай дуучин Саран Туяатай уулзуулах гэж байна. Мэдээж та бүхэн Саран Туяагийн бүх амьдралын талаар одоо алган дээр тавьсан юм шиг л хамаг сэтгүүлчид, хамаг шар сонин, хамаг одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэгэл одоо сошиал ингээд бичдэг, ярьдаг, үзүүлдэг учраас ихэнхийг мэдж байгаа бах. Өнөөдөр бид хоёр харин илүү жаахан амьдрал яри гэдэг юм да. Тийм ээ? Тийм. Арай та бүхний харж амжаагүй, таньж амжаагүй байгаа, танилцж амжаагүй байгаа Саратай танилцуулъя гэж бодлоо. Баярлалаа. Надад ер нь бас Настматай ярилцсан гэдэг бол одоо бас нэр хүндийн асуудал юм гэж бодлоо. Яагаад гэвэл бас жоохон арай намайг өөр өнцгөөс нь мэдэж дээрэс нь намайг арай өөр өнцгөөс нэгээсэй гэж би хүсэж байсан найдаж ирсэн байдаг шүү. Баярлалаа. Баярлалаа. Хоёулаа яриагаа хамгийн энгийн юмнаас эхэлчихье. Одоо манай нөхөр болохоор зэрэг нөө Орос сургууль төгссөн. Тэгээ Орос сургууль төгссөн учраас зүүдлэгтэй Оросоор зүүдлээд тэгээд хүн одоо санаа сэтгэлдээ илэрхийлэхийн тулд баг Оросоос Монгол руу орчуулах хийдэг байсан гэж юм жах бахт яригддаг байсан. Мэдээж чи бол бас Орос сургууль төгссөн. Тэгэхээр зэрэг энэ тал дээр ямар байдгүй зүтч Монгол дээр үү, Орос дээр үү, ботолч Орос дээр үү, Монгол дээр үү? Ер нь бол манайхчид ерөөсөө хагас Орос, хагас монголоор ярьдаг айл байсан. Одоо дээр үеийн цагаан хааны үеийн гэдэг үлээ одоо Оросын хааны үед бол сэхэднүүд нь одоо дээдсүүд нь бол Орос хэлнээсээ гадна одоо гадаад хэлээ Франц хэл эзэмшдэг байсан бол Монголд бол бас Орос хэлийг бол бас язгуурлаг хэл гэж үзэж тэ. Одоо Орос мэргэжилтнүүдийн одоо хамгийн дотн найрсаг орныхон хэлийг бол төлөвшүүлсэн байдаг л да Монгол. Тэр утгаараа би бас зөвлөлтийн мэргэжилтийн хэлбэрийн сургалт төгссөн. Тэгээд яхад бол манай ээж өөрөө бас Орос улсын иргэн якут хүн. Байсан болохоор ер нь бол одоо цэвэр одоо Орос маягийн айлд өссөн гэх юм. Аав минь одоо бас халах хүн учраас ингээд халах Орос хоёр ингээд дэшин дошин дэгнзээд тэгээд сүүлдээ бол манай ээж минь өөрөө Монгол болж ууссан. Тэгээд миний хувьд бол дотроо ер нь бол Орос тийм нэг сэтгэлгээ ч юм уу Оросоор бодох, Оросоор унших, Оросоор телевизийн нэвтрүүлэг үзэх тэр нэг Орос хэлээр нөгөө унган хэл Орос хэл нь унган хэл болж Орос хэл дээр ингэж мэдлэг авч төлөвшөж уран сайхны зохиол яруу найр гэдэг бүгдийг нь Орос дээр уншижсэн болохоор илүү Орос дээр уншсан ном бол илүү нэг амттай. Бид нар ч одоо монгол хэлийг бол монгол хэл уран зохиолыг 1 жил үзсэн байдаг 8 дугаар анги. Монгол хэл одоо монгол утга уран зохиолыг болохоор бас 9 дугаар ангидаа үзээд монгол улсын түүхийг 10 дугаар ангид үзсэн байдаг. Тэгэхээр бол хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бол 1-р ангиас л монгол хэл уран зохиолоо үздэг гэсэн бол сараа 3 жилэл үзсэн байсан. Учраас надад бол монгол хэлээ дутуу сурсан монгол түүх одоо энэ хэл уран зохиолыг нөхөх боломж бол зөвхөн дуун дээр гарч ирсэн. Тэр хүн ер нь өөрийнхөө тийм комплекстэй тийм дутуу юм нөхөх гэж хийдэг гэдэг шиг аргагүй хамраг гэдэг самуг бол ер нь бол гойлонгоо аргагүй хамраг те нүүлбэрийн киноны доо энэ хүүхнүүд үү гэдэг чинь ерөнхийдөө дан монгос гэх монгол стилээр л болоодсан баг. Тэр нь бол би нөгөө чаддгүй газараа хамгийн сайн жолоодох гэж сэдвэрт гэдэл хэлсэн байдаг. Одоо Орос хэл дээр дуулдаг, Орос хэл дээр гэдэг ингэхтэр мэдээж хэрэгтэр бол нөгөө ус цас шиг л явчин тийм үү. За хоёлаа эргээд нөгөө 10 жилд ч очив л доо. За Орос сургуулийн онгоо Орос хэлтэй охин bijдэг. Монголоор дуулах хэрэгтэй болдог. Гэтэл дуу гэдэг чинь бол мэдээж ойлгомжтойгоор дууга үгийг мэдрэх, аяыг мэдрэх, тэгээ хувцас биендээ тааруулж яг суулгаж өмсөж байгаатай яг адилхан өөрийнхөө хоолойнд, бие сэтгэлд, оюун бодолтой, эд эсэндээ бүх юмдаа зориулж суулгаж дуулах болно доо. Тэгэхээр зэрэг тэр тал дээр нэрийн хүнд ажилласан одоо аргагүй амраг дээр ч юм уу эсвэл бусад Монгол дуунууд дээр ч юм уу. Өөрөө Орос сургууль сурч байхдаа онц сайн сурдаг хүүхэд байсан болохоор нөгөө
орфографи одоо энэ зөв бичих мичих бол ерөнхийдөө сайтай. Эсвэл чинь орос дээр бол ерөн кирилл шүү дээ ерөнхийдөө бол те 33 үсэг нэг нь 35 үсэг байгаа шүү дээ ялгаа. Тийм учраас нөгөө монгол дээр бичихэд бол сурахад ерөн амар. Дээрэс нь би бол их тийм дутуу юм их хурдан шимтэж ингэж сурч одоо нөхдөг байсан. Тэгэл ирсэн ингээл монгол роман эдэр гэж бол хэлбэлцдэг. Цовсоо цаг уншиж эхлэв дээрсэн. Юу дутуу байна те нөхөж идсэн үзсэн. За тэгэл дээр үчид одоо социализмын үеийн дуунуудчууд бас амар юу байлаа штэ. Монгол радиогийн одоо хаян хэрваа гэдэг одоо фон Монгол радиогийн студийн одоо амар ихэр хатуу хичээлээ манай одоо бурхан болчихсон. Хаян хэрваа хч маань одоо ерөөсө биднийг бол нэг дууг бол ер нь тэгэл нэг 30 40 50 удаа дуулуулж ижил. Бацар. Тий юм панч маач тэр нөхөж мөхөд дахиж 1 2 ингээд орох морох байхгүй. Эхнээс нь дуулдаг байсан. Тэгэл ерөн хаян хэрваа хч дээр бол мундаг бүх тэнгэр хамтлагийнхаа тэр дуунуудыг сайн дуулж сурсан. Тэр дихцтэй одоо тэр мөнгө үгний юу. Дээрэс нь бол ардын жүжигчин одоо Хөлбөмбөгийн Баатар манай төрийн сорилт одоо цогцлоо одоо их сад менежмент надад бол тэр гоё үгийг миний хөө ингээд нэг мөрийн одоо ингээд дөрвөн ингээд үг байлаа гэж бод ингээд дөрвөлгийн тод хэлчихсэн юм аа. Уимэлтэн тэмцэлдэж явсан гэж. Уимэлтэн тэмцэлдэж явсан гэдгийн үгийг алийн уимэлтэн гэдэг нь том нь байх хэвээр муу тэмцэлдэж явсан байх гэсэн чинь тэмцэлдэж гэдгийн тод хэлэх хэвээр. Ингээд үгэн дээр ингээд хоёр-хоёроор өмнө үгэн дээр ажиллаж тусалдаг байсан. Тэгэл манай соёл урлагийн сургуулийн багш нар мэргэжлийн багш нар би чинь соёл урлагийн сургуульд орсон. Тэгээд дөрөнд дуулаачин ардын жүжигчин хайдаг багш юм гэдэг. Тэр бас ингээд зааж өгөөл. Тэгэл ерөнхийдөө бол тайзны хөдөлгөөний ур чадварын нөгөө багш одоо хэлний урт насны багш гэдэг ингээд бүгд ингээд ажиллаж байгаа болохоор өссөн үсээгүй сурж байгаа. Тэгэл яг дуугаар ерөн хэл сурна гэдэг бол маш л сайн юм болов гэж бодсон. Source одоо нөөц болцоо гэх юм те. Дуугаар дамжаад. Одоо дуун дээр нэг хальт зүгээр асуумар санагддаг юм тэр. Одоо ингээд дуучидын хүмүүс бол яг өөрийнхөө болсон амьдралын тухай дуулаад байна. Тэгээ ингээд хэн нэгэнд яг одоо хайртай болцсон юм байна. Тэр хүнийхээ араас эсвэл одоо харин хэн нэгэнд ийм болцсон юм байна гэх мэтэр ингээд бодтол нь тэгж ингээд сэтгэгдэл нь одоо дуулна гэдэг чинь мэдээж ойлгомжтойгоор энэ бол хүнийг татах чадвар, өөрийгөө өгөх чадвар. Тэгээд дээрэс нь бас тэр дууга мэдрэх чадвар гэдэг хамаагүй илүү том зүйл байдаг баг. Одоо сэтгэлээр унтсан байя гэж бодъё л доо. Тэгэхэд одоо тайзан дээр гараад айтайхан сайхан хөгжилтэй дуу дуулахч гэдэг юм уу? Энэдэж бидний ойлгодог караокеноос шал өөр зүйл гэдэг бол ахталтаа одоо мэргэжлийн дуучны хувьд. Өөрөө чи хувьд ямар бүтээлч хүн сэтгэлээр унсан үед тайзан дээр гарах юм бол бүх зүйлээ мартаад гардаг шүү дээ. Уу гашуу, тэг зовлон, гашуудал, хайртай хүнээ алдах ч юм уу, эсвэл одоо зүгээр амьдралдаа бэлгтэй байх. Бүх зүйлээ ингээд проблема ингээд тайзны ард үлдээгээл зүг зүгээр ингээд циркийн ингээд нөгөө элбичийн шиг гарч ирж штэ тий. Бидний дуун дээр бол бас тэгж ойлгодог одоо энэ дууг тултанд дуулчлаа энэ зөв өөрийнх нь амьдрал гэсэн нэг тохиолдсон байна шүү. Би жишээлбэл уучлал гэдэг дууг дуулахдаа залуухан одоо 21 настай дуулахдаа би ингээд уучлал гэж юу гээд уучлал дуугаад байгаа юм бол гэдэг ойлгохгүй байсан л та. Тэгэхээр одоо ер нь тэр үед бол 21 настай эрэгтэй хүнээс уучлахгүй их надад шалтгаан байгаагүй юм одоо тэгээд уучлалтыг яаж дуулах хэрэгтэй бол гэж би бол ер нь өстө нэг уушграл дуусан баг та уучдаг бол. За яг хожуу бол нэг 99 онд бол хөгжмийн зохиолч Батгачвын одоо миний дуу CD-нд орохдоо биш тэр дуу бичлэг орохдоо бол яг бас нэг 29-д мэгтэй юм ч байсан. Уучлалт гуйх хэмжээний төлөвшөлттэй тий амьдралд нь тохиолдсон хайр дурлалын романсаас шалтгаалж ядаж уучлалт гуйх хэмжээний болчихсон байгаад бичүүлсэн болохоор тэр нь илүү одоо хүмүүст хүрсэн болов уу гэж боддог. Тэгээд би гинэн цагааны туйл гэдэг үгний утгыг л ойлгохгүй байсан шүү дээ. Одоо нөгөө төр мөх гэдэг яран найрагч маань хөгжмийн зохиолч их хоёрын одоо хөгжмөн тий ингээд аниргийн шивний дуун дээр гинэн цагааны туйл ч юм уу гинэт гэсэн дуу ч юм уу
Гэрэн цагааны туйл гэдэг чинь бол ерөнхийдөө бас нөгөө бас зарим нөгөө шорон оронд ус ингээл нөгөө аавын газарт бол айгүй хэрэгэлдэгдэг үг байсан гэсэн л дээ. Тэгээд төр мөнх надад өөрөө тайлбарлаж хэлж ирсэн. Тэгээд ер нь бол тийм утга байдаг. Гэхдээ жишээлбэл Марти гэдэг дууг би анх дуулж байхдаа миний амьдралд яг чинийхэн төлөө би өөрийгөө ч Марти гэсэн одоо нөхцөл байдал төрж ирсэн шүү. Тэгээд хүн ямар сони юм бэ? Энэ дууг дуулсан чинь яг миний амьдрал тохиолж байгаа юм. Одоо нөгөө дижаву гэдэг шиг батгадж юм те ингээд бодсон дуун дээр дуулсан мэдрэмж ингээд миний амьдралд ч тохиолдож иржтэй гэж би бодсон байна. За тэгтээ ерөн бол бас одоо нэг Ирландд юм аа би 5 онд би ингээд аавыгаа хөдөлгөвчгээ тэгээд Чингисийн жагаан ах дээр тоглолтоор явчихсан чи Ирландд би нөө бие чаргалтай гэдэг дууг бүрэн хөтөлбөрөөс хасцсан байсан. Тэгсэн чинь Ирландд та бие чаргалтай дуугаа дуулаад өгөөч гэсэн. Тэгэл туртаа дургу би дуулсан байна. Тэгэл англид ирэл тэгэл миний бие муудсан байна. Муудаас тэгэл англид тоглож таагүй. Жагаахал тос. Тэгэл би зүр бодчихсон байхгүй ингээд дуургүй юм аа бол тайсан дээр хийж болох юм байна. Тэгэл бие чаргалтай гэж би үнэхээр жаргалгүй байсан учраас бие чаргалтай дуулах эсвэл байсан юм шүү. Аав чинь тухай яриг. Одоо хүнд эмэгтэй хүүхдэд ялангуяа нэг аавтайгаа адилхан нөхөртэй болох юмсан эсвэл аавтайгаа адилхан бойфрендтэй найзтай болох юмсан гэж боддог гэж ихэнх хүмүүс ярьдаг. Чиний хувьд ямар байсан бэ? Аав чинь чиний аав байсан уу? Чиний яг тийм бүтэн баатар байдаг шүү дээ. Амьдралыг эрх хүнийг яг ааваараа төсөөлүүлэхээр баатар байсан уу? Аав чинь ямар шиг хүн бэ? Ерөнхийдөө нэг юм хитрхи сайн аавтай эмэгтэйчүүд бас ханижлаа болоход бас хэцүү үед юм шиг санагдсан. Одоо манай аав ээж хоёр бол ингээл дэндүү гоё гэх юм уу одоо сайхан одоо их гоё одоо юу гэм үлгэр жишээч юм уу сайхан одоо худлаа амьдрал биш л дээ. Яг л ингээд бор зүрхээр яг гоё амьдрдаг гэсэн. Тэгээд нэг нэгээ нөхөж их гоё амьдрдаг гэсэн. Тийм учраас яг ийм амьдрал энэ хоёр шиг амьдрахгүй бол одоо нэг үнтэй зовж мовж амьдраад яах гэж гэдэг юм уу. За ерөн бол аав бол одоо ингээл үйлдвэрийн дарга ч юм уу инженер юм бол боловсралтай чадaltaй эрхтэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээд төлөвстэй орсоор ярьчин те ингээд усуудтай олон улсын ингээд хэмжээнд ингээл инженер дарга нартай ингээл яриад тэгэл ингээд ийм мундаг аавтай охин чинь ингээд яг л нэг тийм мундаг аав хатдаг шиг юм. Тэгэнгүүт нөгөөдөл нь жоохон хариуцлагагүй ч юм уу эсвэл ингээд жоохон аавын хэмжээнд ирэхгүй болонгууд голж эхэлдэг. Тэгээ голоод ирэхлээрээ тэгэл жоохон сонир болоод тэгээд ер нь бол аавыгаа амьд байхад бол ер нь тэгэл баг нөхөр хэрэггүй юм шиг те. Аав байхад дүү байхад одоо ер нь хэрэгтэй юмэр яах юм хон нэмэр. Тэг хитрхи аж ахуй ч ингээл гэр орны бүх юмыг янзалдаг. Одоо ингээл энэ дүү бол энэ дүү телевизэр засчдаг. Тэгэл ингээд хоолунд ингээд авчирдаг. Гэр хүний ажил гэдэг байдаг шүү дээ. Ингээд усанд явах ч юм уу айраг тэгээд махцах авчираад ингээд гэр хүний ажил байшин барьдаг те. Тийм аавтай тийм дүүтэй эрэгтэй дүүтэй ингээд эмэгтэй ч хүчээд ус тэгэл ерөн бол тэгэл эрэгтэй хүн тавьж байгаа шаардлага бол маш өндөр тавина. Хүрхгүй бол тэгэл ерөн тэгэл за алгаа нуу цаанаас нь тэгэл шүү дээ. Тиймэрхүү болчихсон байсан байлээ. Тэгээд бас ингээд хүүгээ би бас ингээд яг аав шиг болох гээд байгаа нь мэдэгддэг байхгүй. Тэгэл манай хүү ингээд цусtan мөсөн дээр ингээд төлөө мүлээ хагалсаад одоо эрхэм бэлгийг төлөө хагалж яах гэхлээр хүн төсөөлдөг байхгүй. Манай хүч ус ингээд төлөө мүлээ хагалаад аж ахуй ажил эрхлээл туслаад юм хийгээд хадаж мадаал ингээд ингүүт айгу баярлал өнө галзуу хүндэг сандал ингээд юм салцсан чинь айгу сайн наачингууд би бүр ямар гоё юм бэ гэж баярлаад байгаа байхгүй. Одоо цагт чи ерэн алтан гартаа ховор шүү дээ. Тэгээд тэр бас нөлөөлдөг шүү үнэхээр бас тэгээд аав бол их тийм одоо general одоо юм тийм ерөнхий эцэг гэхийн хувьд ингээд эцгийн хувьд ингээд жижиг сажиг юмд ороод тэгсэн мөртлөө яг ингээд хүүхдүүдийн хүмүүжлэг бол ээж харилцаж байгаа шүү дээ 100. Гэхдээ ерөнхий юм нь бол аав авч явдаг гэсэн мэтлээ нэг тийм гоё хүн байсан. Манай авч нэг тийм цаанаасаа нэг тийм тэгээ их тийм дандаа зүүр цэцүүгээр ярьдаг хүн байсан. За тэгэл одоо эрт болж нэг бас ч нэгийг өд болж хөрмө өрлөө болж гэдэг юм уу тэгэл ерөөсөө ингээд дандаа зүүр цэцүүгээр хэлнэ.
За дагуулад явмааргүй хүн байна да наадах чинь гэл тэ нэг. Тэгсэн мөртлөө нэг хүнийг юм хурц шүүмжилдгөө тэгээд хүний өөрөө ангирын зузаг хөрхий зайлуул тэ яасантай гэл бодож одоо. Нэг тийм наанта цаанта тийм монгол хүний монголчуудын нэг тийм зам байдаг штэ. Жоохон уучламтгаа тэгээд юу хүнтэй заргалдаад зарга үүсгдэггүй нэг тэгэл за яг гоо тэгээд чирэнэлмээ. Нэг тийм зам бол бас над ааваас өвлөгдсөн бахал гэж би боддог. Тэгээд нэг миний хөө одоо хүнээс хүн дүртэй явснаас хүнээс авлагтай явсан дээр үт юм аа. Тэгээд яах вэ? Тэгээд эр хүний нөгөө ам үзүүрт тэгээд шилжүү үзүүрт юм миний бодод тэгээд орхичхоо наадхаа тэгээд болно үстэй гэл нэг тийм зам нь бас надад их хэрэг болсон. Тэгээ манай аав чинь нөгөө үйлдвэрийн дарга тэгээд аюух тийм дахин 2 моёргээ дахин үйлдвэрийн дарга ухтаа гэрэмзэтэн зоодон дарга ухтаа ингээд маш их уцаар орой ингээд ажлынхаа дараа ингээд холбоо руу яриад нөгөө код модоо хэлээл тэгээд ингээд дархан хоёроо мазут хэдэн цаон мазутаа яаж маш ингээд тэгээд ярахтаа эхэлж ингээд нөгөө хүнийхээ урдсан нэр мэрээр нь яриад хэлцээр хийгээд авах маа айгуу сайхан буу халж молол тий. Тэгэл ярианыхаа төгсгөлийн нэг 70% ярьсныхаа дараа 30% дээр нь ажиллаад жоохон ирдэг. Тэгээд ажил нь бүтэд хийдэг гэсэн юм шиг санагдав. Тэр аавын тэр яриаг би хичээлээ сууж байгаа хөвч ингээд сонсож байгаа. Ихэж хүнтэй гой мэдлэх хэрэгтэй байна, мэд тус мэдэх хэрэгтэй байна. Тэгээд тэр хүний ажлын асуух хэрэгтэй байна. Дараа нь сүүлд нь өөрөө хаймаа ярина. Тийм байна гэдээ сурч авсан. Тэгээд би бас маш сайн уцаар болон хүнтэй хилцээр хийж чаддаг болсон гэхүү. Тэр бас их чухал чанар юм шиг үлээ. Би ааваас үлсэн. Нөгөө тэг ингэ заахаасаа илүү биеэрээ үзүүлээд байна шүү дээ. Тий. Сая хэллээ 2 сайхан эр хүн нэг нь чиний хайртай аав нөгөө нь хайртай дүүчин байж хайр дүү гэж би их сайн сандын тод сандын чамтай төстөвтөр царайтай нэг тийм дугай залуу томоотой нэг тийм өдөр нэг залуу явж байгаа. Тэгээд охны оронд явсан. Тэгээд түүний дараа нөгөө одоо хүн чинь тэгээ залуу байж хад би нэг сэтгэлээр хэр онжэнд их хөнгөө туслах барих уу гэдгийг би хэлэхгүй л дээ. Гээд үжитэ сараа их том шийдвэр гаргаж дүүгийнхээ охиныг өргөж авлаа гэж. Бараг ойрын хүнээс илүү хэл мэдээлэл уншлаа л та. Тэр яагаад тийм шийдвэр гарах болов? Ерөн энэ хүүхдийг бол энэ охиныгоо би бол ерөн миний л ерөн надад зориулагдсан охин байсан юм шиг байл л дээ. Хоёр тавилангаар дүмэн богино настай байсан байна. Тэгээд ерөн манай дүү маань ерөн найз охинтойгоо ч юм уу нэг ямар ч байсан нэг тийм жирэмсэн болчоод хамт байж байгаа. Тэгээд нэг жоохон төртөр хийгээд тэр хоёр шиг болцсон багт нь би алхнаас дүүгөө очиж авчираад тэгээд бэрийг олж ирээд буцаад нийлүүлээд тэгээд хүүхдийн төрүүлээд бэр мэрийн гуйлгуулаад бас нэлээд болсон юм. Тэгэл 2000 оны аялын тоглолтоор говьлтад очиж тоглолт байжсэн чинь тоглолтын дараа нөгөө машина гараж тавьсан нөгөө шууртан лөө 2 бие хамгаалагчид агуулсаад алхаж очиж тэр үе чинь Mobicom тэнд ороогүй л байсан юм шиг юм. Тэгээд ингээ байна уу гэж ярьсан чинь гэрлугаа ярьсан чинь манай дүү авч юм. За яасан гэл оноо бэр хандаа төрсөн үү гэсэн. Оо төрсөн. За ямар хөвгт төрсөн гэсэн. Охин хөвгт. Хинтэй адилхан юм гэсэн. Тантай адилхан. Би худлаа ирт чи. Яаж дүнгэж төрсөн хөвгт надтай адилхан гэсэн. Үгүй ээ гэсэн. Чи юм уу зайлтай зүгээр спонсорлуулах гэдэг би айгүй гоё тоглоод. Тэгэл үнэхээр тэр охин те ингээл 5 жилийн дараа над дээр ингээл хөөрхөн ялхаараа гүгээд ирнэ гэж би яаж мэдэх вэ? Тэгэл амьдрал муу гарч иргэн, сайн нарч иргэн. Нэг сайхан залуу 31, 32 нас хүрчээд өвчний холмоос явна гэдэг бол муухай харамсалтай. Тэгтээ би бол ингээл бүрийсэн би ерөөсөө дүүгийнхаа хүүхдийг өргөж аваагүй. Гол нь ерөн өргөж авна ч гэж бодоагүйсэн. Гол нь нөгөө манай бэрмэн одоо дүүг ингээ бурхан болсны дараа одоо орхиод өнгөрснийхэн дараагаас нутгаас яваад одоо мэдээч хэрэг одоо гэр бүлдээ бас ингээ хамт байхад хэцүү болонгуудаа яг явъя да гэд Ирланд руу явсан. Тэгэнгүүт яг тэнд удаал нөгөө монголчууд юусан хойно нөгөө бичиг баримтны асуудалтай болоод гацчихгүй юу? Тэгээ нөгөө хүүхдэд чи ээж нь ирнэ гээл одоо сануулад байдаг байхгүй. Тэгээ одоо хүүхд чинь би ингээд дүүгийнхаа хүүхдийг ингээд нагц их шиг авга их чинь юм шиг ингээ хараад байгаад байгаа мөртлөө миний охин миний хөөлгээд байдаг.
нөгөө хүүг чинь тука аниал, поя аниал гэж яваад байгаа шүү дээ. Тэгэл байсан. Тэгээ ээж нь чирч чадхаа байлаа. Одоо сүүлдээ ч одоо замарлаад байна. Үлхэр ч одоо өргөж авахаас өргөж авах жоохоо. Нэг л өдөр миний охин намайг мам гэд гар утсан дээр бичсэн байсан л да. Тэгэл би за энэ хүүхдэд би бол ээж нь олж байгаа юм байна л би олцсон. Би бол ингээд өөрийнхөө хүүхд шиг өсгсөн бол бас нэлээд загнаалж анчаал бодхолцтой өсгөх байсан шүү. Дүүгийнхээ хүүхдгээд ерөөсөө гар хүрдгүү айгуу тийм их тань өссөн. Одоо бол бас бэлтгүй ирэх шүү дээ. Ирэх нэлээ ирэх. Тэгээд нэг л өдөр миний охин болцсон шүү. Тэгэл яг хоо тэгэхэд бол өргөж авсан гэж ирэн бол нэг ярьдаг үз яг юм над дээр л байгаа л гэж бодож ирсэн. Тэгэл нөгөө миний хоёр хүүхэдтэй хамгийн хэцүү юм ингээд нөгөө өөрийнхөө хоёр хүүхэдтэй айгүй гоё ингээд бүр ихлүүлэл ингээд тэгэхээр дүүгийн хүүхэдтэй байгаа болохоор ингээд хүүхдээ гүйцэд харилцдаг. Одоо энэ мань чинь ээж аваагаа санаж байгаа шүү дээ. Аав нь бурхан болцсон. Ээжигээ санаж байгаа. Тэгэхээр одоо яах вүлээ гэдэг те. Тэнгүүт ингээд нялхаа охиныгоо ингээд би ч одоо охинтой болж үзээгүй. Охинтой болцсон. Тэгэл охиныгоо ингээд эрхлүүлнэ ингээд эрхлүүлэг л байсан л да. Гэхдээ ингээд бүр ингээд хажууд нь ингээд хүүхд ингээд дүүгийнх нь хүүхд ингээд байж чинь ингээд одоо бүр ингээд амар хилээ хазаад охиныгоо бүр ингээд хайрлаад байж чадахгүй. Хэцүү байсан шүү бас. Өөх төвчээрээ. Тэгээд яхаа залуу байсан баг. Ухаан чим төвчээрээ тэнийг байсан. Залуу гинэн. Тэгээд бүр станараа за ерөн хүний амьдрал гэсэн аюу хэцүү юм байна гэж бодсон шүү. Хүний хамгийн бодоогүй газар л тийм хэцүү амьдрал хэцүү юм байж идэм билж байна. Систем яаж уул давндаа гэж яхад бол уул бол өлхөөнд давна. Энүүгийн шалбаг өсрээд гарч чадахгүй ундаг байхгүй. Хөө юу жижигхэн юм дээр унт юм биш. Жижигхэн ч бас биш л дээ тий. Одоо нэг жижигхэн ч. Миний одоо ерөн амьдрал хамгийн хэцүү юм нь дандаа нэг юм өөрийнхөө одоо өрөвч ч юм уу зөөлөн зангаасаа болж өрөөд бусдыг ингэ дандаа хүндрэл учруулдаг одоо гэр бүлийнхаа гишүүдийг хүүхдүүдийг ч юм уу тавдахгүй байлаг алдагдуулах ч юм уу одоо ерөн манай аав ч юм тийм үү байсан биз дээ ингээд хэдэн ялхад нойтон тэдэн дүүнэрээ ингээд уулын их нартайгаа ингээд гурван хүүхдтэйгээ ингээд цонхоо амьдрах хэрэгтэй байсан хүн чинь тэгэл хэдэн дүүнэрээ бүгдийг авчираад манай ээж аав хоёр гэрлээ 67 онд 66 онд гэрлээ 67 онд энд ирээд Монгол ирээд амьдраад 84 он хүртэл дүүнэртэй хамт амьдэрсэн. 84 оноос хойш л тавуулаа амьдарч сурсан. Юу гэсэн үг вэ? Багаас нь ингээд хүнийг хамаатан сатнаа одоо ингээд ядарсан зүдэрсэн баян ядуу хувцастай хувцсгүй ч байсан оруулж ингээд хонуулж хоол өгж байлгадаг энэ чинь эндэрнгүү сэтгэлээ ингээд ээж аав ингээд толгоонд ингээд суулгацсан юм байна л да. Ясан хандан тултлаа байдгаа. Тэгээд одоо ингээд одоо бүх хамаатан садандаа туслаалгүйгээл тэгэл аавынхаа одоо аав ахыгаа одоо аавынхаа дүүг одоо ингээд одоо өнөж сайхан залуу сайханд нь хүмүүс сайн гэрэлжээл тэгэл сүлтэн годомж нь гаргаал хайчих тийм билээ өржүүлэх төгөөл тэгэл уучлаарай ингээд Токио машин угаалганы хайж таны аав ах гэдэг нэг шүү хүн одоо үдчихин тий тэр одоо үлдэж хөх гэж шиг байна шүү дээ та ирээд авах уу гэх. Үгүй амар шинжлэх тоглолттой байсан бөө яах уу гэх. Тэгэл дуулаад тэгэл тонмстертайгаа дуулж үлдээгэл тэгэл игчигээ би хамгаалагчтай явуулаад олж ирээл ахыгаа. Тэгэл нэг харлаа хоёр харлаа мөн ах маань тэгэл айлаар яваал тэгэл хөдөөмөтөө гэр ирээлэл айлаар яваал тий айлаар гэр хэрэгэл. Тэгэл заас одоо гэртээ орон ойчих цаг өмчдөг гэртээ авахс гэл би том өрөөндөө ангал амьдруулдаг байлаа. Тэгээ өөрөө шиг 3 хүүхэдтэй. Тэгээ нэг аав. Тэгээд одоо сайхан болж нэгэд аав ах маань архинаас гараад байжсэн чинь хор тавдар тусцсан байсан байлаа. Тэгээд хор тавдрын эмчлүүлээл тэгэл хамгийн сүүлийн замд нь үдсэн. Тэгэл яг өнгөрүүлсэн хамгийн гоё жилүүд нь бол тэгэл архитар суухгүй үний дайтай миний 3 хүүхдэд одоо аав бол аав өвөө бол өвөө ах бол тий болоод тэгэл нэх гоё манай нөгөө шин төгөлдвөр манаач хийдэг болсон security хийдэг болсон тэгэл дундуур нь бас миний нохоо гарганаа тэгчээд шээ 3 хүүхдийг
оруулж ирсний махцах хоолмол хийж өгнө хүүхдүүдэд тань болно. Гэхдээ тэгээд амьдрсан гэхэлэр одоо би бүр гайхаад байдаг шүү дээ. Энэ амьдрал одоо юу болж ирсэн юм бодоо. Тэгээд яаж амьдарч ирсэн хүүхд нь хаагур чиваад би хаагур дуулаа яваад иддэг гэсэн. Тэгэл аргагүй л ээж их чидэр ингээд бид нар ер нь айгүй close амар ойрхон дэндүү ойрхон биендээ. Тэгсэн хэрнээ хүмүүс ингээд ойрхон байхлаар айгүй их маргалддаг, муудалцдаг гэр бүлүүд гэдэг шүү дээ. Манайх ер нь баргалдаггүй шүү. Айгүй тийм хүндэтгэлтэй, тийм ханддаг тийм байсан. Тэгээд тэр нь гэр бүлийн тэр хүмүүжил юм болов уу гэж би бодсон. Тэр манай ээж аав ийм хүмүүжил олгоод тэгэл дүүгийнхаа хүүхдийг ч гэсэн тэгэл дараа нь ээжний ирсэнтэй саяхан нэг 2 жилийн өмнө л ирсэн баг та. Тэгээд яг ээжтэйгээ холбоотой байдаг л байлгүй яг. Гэхдээ яг ээж нь одоо ийм юм шиг юм л та. Паспортны ээж нь манай ихч шүү дээ. Тэгээд нөгөө ээж нь Ирландд байдаг те 3 ээжтэй их азтай охин доо манай охин. Олдчгүй тавилантай юм байна тий. Одоо энэ авгахтай холбоотой түүхийг бол би огт сонсож байгаагүй учраас ярьж явах зурчин төсөөлж бодож байна л та. Тэгээд ингээд маш том 2 хүнд цохилт авцсан. Хүний ялах хүүхдээ өөрийнхөө гар дээр авцсан. Тэгээд за дараа нь дахиад хүүхэд төрлөө. Ингээ 3 хүүхэдтэй сараа. Ер нь тэгээд нөхөртөөгөө хамт ингээд ажил хийгээд явхад ч гэсэн хүнд юмнууд зөндөөл гардаг шүү дээ. Тэгэд чинь тэгээд ганц би ээж. Дээрэс нь ганц би тэр ахыхаа асрах чинь бүх юм хийж чи тэр хүнээ. Ахих чинь ахыхаа бас ээж нь их чинь дүүн бүх юм хийж байгаа гэсэн болж урж шүү дээ. Тэгэхээр гадаа гарч эрт орж им гэж ярьдаг бол энэ чинь бүр хитэтсэн өндөр тийм ар гэрийн байдал бол бас урлагаас хүн дээрх ч юм уу тий бүр нэг амар ирч хүчтэй би ингээд байсан үе ингээд багассан байхгүй яад вэ гэхэлэр санхугаа татах хэрэгтэй болно би ч одоо амбицаа хөөцөлдөж одоо амар клип гээл тий хүүхдүүдтэйгээ Диснейленд хуу гэдэг сонголт орж ирж байгаа байхгүй тий хүүхдүүд ч айгүй их тийм аялах шаардлагатай тийм юм үзүүлэх хэрэгтэй таниулах хэрэгтэй сургууль соёл гэдэг. Тэнгүүд яхаарахгүй нэг тийм олон бүх юм яг ингээл нэг яг энэ урлагийн хүрээнээсээ би яг хүндэрсэн шүү. Тэгэл ер нь за хүүхдүүдтэйгээ л нэг гэр бүлтэйгээ л ер нь амьдрий да. Би за яг дуу хуур бол яг нэг дунд гараар ороод яваад байхад бол би бас энэ зах зээлээс бол нэг шахагдчихгүй явчих байх гээд тэг яг бүтээлч нөгөө цагийн менежмент сайтай учраас тэгэл New Star Mar тийм ингээд ойрхон бараг л ингээд өнгө тавны бүрний санаас алхаж ирэл дууга бичүүлчихдэг ч юм уу. Ер нь би бол уран бүтээлийг бол хийж хайдггүйсэн. Болохоор тэр маань эргээд надад одоо энэ он жилүүдийн дараа надад бас баялаг болж байгаа юм л тоо. Оюуны өмчийн баялаг. Ер нь алдар нэр ажлын гүйцэтгэл бүтээлч сэтгэлгээ бол миний салшгүй зэвсгүүд байсан л та. Энэ зэвсгээр л би зэвсгэлсэн учраас ямар ч байсан хамтрагч байгууллагууд дуу хуурын юм дотроо явж ирсэн. За магадгүй миний өрсөлдөгч нар нэг урдны сараа биш болсон ч юм уу сараагаар тавлах ч юм уу хэцэг болцсон мэн хосогдсон энэ төрэ гэж ярьдаг юм л яг. Тэдний ярих нь их. Гэхдээ надад бол сонголт үшээ би хийцэн байсан байхгүй би ингээд гэр бүлдээ өөрийгөө зориглоо. Гэтэл одоо том удалгүй эргэл орж ирэх одоо тэр чинь гараад явцсан ч юм ер нь бол байхгүй шүү дээ. Нэг яг жоохон эрчим л буурсан гэсэн. Тэгэд хүүхдүүд чинь эргээд нөлөөлсөн баг те. Одоо том хүүчээ ингээл байнгын хамт ээжигээ дэмжээл. Яг одоо аав чинь бас дүүгээ чинь орлоо. Байнгын дэрэг чинь баруун гар шиг чинь нөгөө 2 охин бас их хөөрхөн. Тэгэл ээжигээ гэл бүгд харагдтiin тий. Ерөн бод ингээд манай урлагийнхны рок-попынхны өөр урлагийнхны ар гэрхнийг харахын бас яг минийх 3 хүүхдэн дагаад гүгэд яваад идэг хүмүүс ховролтой. Яг нэг хүүхдэн ч юм уу туслаад гүөх мөхөн байна. Тэгээ би хэлдэг байсан хүүхдүүдтэй за миний хүүхдүүд ингээ ээж нь энэ төлөө ингээд манай ихч бит 2 хамаг залуу насаа та 3-ыг өсгөх гэж том болох гэж зориулсан.
бид нар ямар ч одоо хувийн амьдрал одоо роман одоо брандого болзоо юу ч баг. Өдөр шөнөгүй та хэдийг өсгөж сургуульчин зөөж зэгцгэр гоё нарийнхан тайлтайд ингээд балетанд явуулаад хөл гартай англи хэлтэй хятад хэлтэй бүгдийг болох гэж хичээсэн. Одоо ингээд миний хүүхдүүд одоо ачийг хариулж те одоо ингээд ачлалтай хүүхдүүд болох хэрэгтэй. Энэхийн тулд бол ээжийнхаа бүтээсэн бизнест хамтарч ирээдүйд өв залгамжлагч болох бэлтгэлээ базаах хэрэгтэй. Тэхийн тулд та нар зах цухаас нь ээжийнхаа ажлын зах цухыг мэдэрч яаж энэ олон жил ингэж ажиллаж яасан ээж чинь яаж ажилтгийг яаж амьдрдаг энэ уран бүтээлийг яаж хийдгийг бүгдийг харах хэрэгтэй. Манай хүү бол 19 оноос эхлээл ерөн мөрөш шиг хийж эхэлсэн. Одоо диффузер яригч мэрэгч зөөгөөд гэсэндээ тэгээд сүүлдээ би хамгаалагч болоод тэгээд бас манай тон мастер бас ингээд эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажил хийх болцоогүй болоход бас тон мастер хийгээд л одоо ингээд тэгэхээр бас ингээд их гоё болчих юм л бас ингээд тон мастер хийгээд яч нэгт ч юмстэй хүүхд тэгээ ард түмэнд бол их дуртай байгаа маа ингээд нэг хүүн ингээд сараагийнхаа ингээд дууд хайртай хүүн ингээд ээжигээ ингээд тустаад явна өөрт нь хэцүү байдаг бах. Гэхдээ манай хүүч бас нэг маркетингер сурдаг юм. Тэгээд одоо бас энэ чинь өөртөө хэрэгтэй болов гэж боддог юм байна. Бас миний ажилд бас над нэмэртэй. Тэгээд яг хоо ерөн 3 хүүхдүүдээ ингээд юм хийж сургаад хоёрдугаар чи би ч бас тэдрээгээ бас салинжуулаад бид нар ч бас нэг бизнесээ хийдэг байна. Бас зээлээ. Хөрөнгийн нөгөө юу штэ нөгөө мөнгөний урсгал гэрлүүгөө орж ийн гэсэн үг байна. За. Тэгэхээр би тэдэрт pocket money өгөх шаардлагагүй ажлын хийлгээд салинжуулаад явна гэдэг чи бас ингээд бас нэг юм. Бас хоёрдугаарт ягаад юутай холбоотой вэ гэхээр бас ингээд зарим байгууллагууд чинь ингээд таньдаг мандаг хүндээ ингээд хүүхдээ ажилуулахлаар ингээд хүүхдүүдийн урмын их зарим угуулах юм тий. Тэгэхээр манай хүүхдүүдийн урмыг угуулаагүй л тий. Зарим хүүхдүүдийг харахад манай хүү бол гэсэн ингээд нөгөө официант тэдэр хийгээд ариг аниа эднэрт ороод ажиллаад их сайхан төлөвшсөн шүү дээ. Ажил тасалдгүй, ажлаас хоцрохгүй ингээд тэр ажлын албан газраас сурсан байдаг. Тэр бас их сайн төлөвшөлт юм шиг санагдсан. Ажилд голдгүй надад их таалагдсан. Би нэг хүүгээ ариганад нэг ажиллаж байхад за нэг хүүгээ эргий да. Ажил дээр нэг ороод гарыг хамт очиод нэг ажил дээр нэг хоол хийж идэж үзээд нэг өөртөө нөөцлүүлж үзье гэж бодвол яг та урам л өгөх гэж байгаа шүү дээ. Ингэс нэг нөхөрлөг л бүхийгээл шал бүр зүгээр үржигжийн наашаалны мотор. За энэ нэр манай нөхөр бол манай компани байна. Би ингээс хардсан чинь яг эрхэм бэлэг нэг чирнэлээ ягаа өнгөтэй бодолтойс та нэр шалыг зүгээр үрж өгч шүү. Тэгээд бас бахарх сэтгэл төртөө санаа зовлоо. Одоо нөгөө аав маав нууралтын болоо одоо энэ ч бас бизнес усууд те хүүхдийн одоо ингээд шалмал угаалгаад байна гэхвээ гэсэн. Үгүй ээ шүү. Аав нь ч бас нэг ч тэгж дууцаад. Дараа нь тэгээд ярьцлага гарсан бас ард түмэн их дуртай үлээж авчихсан шүү. Тэгээд би ерөн бас ихмэг бол багаас нь ерөн ингэж би хамгийн их одоо амьдралд сургасан гэх юм уу да. Тийм учраас бас хоёр дүүгээ удаад илүү хэрсүү хүлээцтэй тэгээд ерөн бас намайг их сайн ойлгодог тийм. Тэгэхээр ихмэдээ бас их найддаг. Тэгээд айлын том хүү ууг нь ерөн бас их зөв явуул бас дүүнэр нь бас гайгүй явдаг гэж хэлдэг юм. Хайрын донд бомбилж өссөн хүүхэд бол ер нь тэгээ хүнд хайр цэцруулна уу гэхээс биш. Харин хайрлаж үзээгүй хүүхдүүд чинь эсэргээрээ хүн хайрлаж мэдхгүй явбал хайр мэдхгүй юм чи тэр хүмүүс. Тэгэхээр яаж хайр хөө? Тэгэхээр та нар гурав хүүхэд сайхан амьдрах уу? За одоо ингэ хийж байгааг бол гэр бүлийнхээ төлөө энэ 3 хүүхдийнхээ төлөө ингэдэг гэдгийг би бол жишээлбэл өнөөдөр анх удаа мэдэж байгаа. Яг хүн чинь хөндлөнгөөс харна ухахээс биш нарийн ширийн янз бүрийн юмыг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр за буруу өсгсөн хүүхэд бол бухын зүүнээс хатуу гэж үгдээ. Гэтэл энэ хүүхдөө сайхан өсч гэж. За дээрэс нь хоёрын хоёр хүний хайраар чи хайрлаад өсгөчлөө шүү дээ. Ихчтэйгээ нийлээ тийм үү. За тэгээд энэ хүүхдүүд ажил хийгээ сурчиж ажлыг их гэлгүй баг гэлгүй гол нь дуустал нь хийгээ сурна гэдэг чинь л энэ их том юм аа да. Ээжигээ хайрлаж сурчиж. Ингээд тэгэхээр цаашдаа хүнийг хайрлаад явах нь тодорхой. Сараад бол ингээд санхүүгийн сахилга бат бас их өндөр харагдлаа. Саяын ярианд дунд эргээд гэр бүл рүүгээ орно хүүхдүүдтэй тэр мөнгөийг өгнө гэж. Ер нь санхүүгийн сахилга бат
өндөр биш байсан бол мэдээж энэ амьдралыг үдэ зэрэгтэй аваад явж чадахгүй байх байсан баг л та тий. Тэ санхүүгийн сахилга бүтээ ерөн манай ээж ерөн багаас нь л ерөөсөө бидэрт төлөвшүүлж ирсэн л та. Би угаасаа нөгөө өөрөө нягтлан бодох эдийн засгч одоо хөдөө аж ахуйн сургууль сурж ирсэн. Тэгээд төгс одоо ингээд дипломтой хүн штэ. Бакалаврын. Тэгээд зэрэгтэй. Тэгэхээр чи одоо нөгөө ерөнхийдөө бас дебет кредит одоо орлого зарлага маш сайн яадаг. Тэгээд тоглолтын бүх тайлан балансаа гаргана. Тэгэхээр чи одоо бас хүрхэн мэдлэгтэй мэдрэмжтэй болчихж байгаа штэ. Тэгэнгүүт ерөн бол ингээд эрсдэл маш их юм зарлага нэгтээд орлого нь багасаад байх үед айгүй их эрсдэл ордог юм л да. Бид чинь дандаа л шатж явдаг байлаа шүү дээ. Залуу үед чинь шоу бизнес чинь. Тэгэнгүүт юунд Хаан банктай би 2003 оноос ажиллаж эхлээд 2011 он хүртэл 8 жил тасралтгүй ажилласан. Тэгэхэд ерөөсөн маркетингийн албанд ерөөсөн ингээд гэрэн дээр ингээд нөгөө санхүүгийн сахилга бат янз бүрийн одоо эдийн засгийн санхүүгийн хэл юм маргаан шүүх цагтаагийн юм байх эсгүй гэдэг нэг юм пункт байсан байхгүй гэрээний юм. Тэр пунктыг ч гэсэн аюу сайн хөтлөх хэрэгтэй тийм. Тэгээд ер нь би өөрөө эдийн засгийн хувьд ингээд банкуд санхүүгаас бид нар ч ингээд зээлмэл авна тийм. Банкнаас зээл авна нэг тэрэг юм. Энэ ер нь мэс зээлмэл авсан эдийн зээлмэл гэдэг ямар ч зэн төлдөг байх хэрэгтэй юм биш. Бид тэр толгойн програм орж байгаа. Тэрийг бол бас манай Хаан банк бол сайн сургасан шүү надад. Тэгээд сурахчлаар ерөнхийдөө бол хүн одоо санхүүгийн сахилга бат гэж бодож сурна. Өөрөө би бас ингээл дуулчаал ингээл ажлын хөлсийг ингээд цаг ямагтын төлөөд их дуртайтай байсан. Бусад хүмүүс ч гэсэн ингээд ажлын мөнгөний бас ингээд цаг ямагт төлөхийг хэрэгүүлдэг аль болох. Тэгэхээр ерөн хамтлагтай одоо би энэ чинь амь төвшмөр энд хамтлагтайгаа 13 оноос хойш бид хамтран ажиллаж байна. Удаж байна тийм удаж шүү дээ чинь 13 жил болж байна. Тэгээ одоо спек вокал охтууд байна. Одоо ингээд одоо удахгүй би нэг бүжгийн хамтлагтай болох гээд бас бэлтэж байна тийм. Тэгэхээр энэ бүх юмтай харьцаад үзэхлээр бас нэг хариуцлага. Миний хувьд бол хүмүүсийн одоо цалингийн өгчүүл одоо өөрөө хоосон болсон ч авах гэдэг нэг тийм бас санхүүгийн сахилга бат дэгж өргөн бол бас ерөн сайн сахижээл бас хүүхдүүдэд ч гэсэн ус хэрэгтэй гэж өөрөө би ч үлгэрч шиг байх хэвээр. Ээжнэр чи ингээд гэр бүл ингээд болчихлоо ингээд хүүхдүүдээ ийм ч юм янзалсангүй, тийм юм гисэнгүй, чи хувцас угаасангүй. Гэр бүлийн нэг аар шарах нэг юм маргаан нэг юм сул яриа нэг маргаан байдаг шин. Би ерөөсөө тийм маргаан хийдгүйсэн. Ерөөсөө ингээд чимээгүй өөрөө очиод янзлаад хураагаал явдаг гэсэн. Санаа бараг 3-4 жил гэж явсан шүү. Нэг л өдөр хүүхдээ ухаараад миний ээжийг амар ядарч байна. Бид нар просто ядраач ингэж болохгүй. Одоо ээжээр ингээд гэрээцээ ээжээ ингээд хураагаал ажиллаа аваад хүүхдээ том болвол өчигчээс хамгийн аз жаргал юм биш шүү. Нэг өдөр тэгээд охтоо чинь тэгээд сайхан ширээдсэн автай. Хоолмол гэдэг. Хондгом ингээд бүх юм тав гал босэр юмрыгаа тавиад ингээд тэгэл хүмүүс чинь дэлгүүрээс би ч одоо дэлгүүр орлоод өрн тэргнээс буулгаж ирэл машинтайгаа оруулчихлаа тэгээд машинаас дээшээ гарах марх бол би эзэж шүү. Хүүхдүүд гурлаа ингээд хүүхдүүд орчихсон. Тэр чинь бас нэг сайхан юм. Сайхан. Энэ нэг юм чинь л өөрөө эхлэх юм билээ л дээ. Өөрөө хийхгүй бол энэ нэгэн одоо нэг юм эцшидтэй Mary Poppins-тэй одоо гэрийн үйлчлэгч мөч. Гэхдээ гэрийн үйлчлэгч нар байсан юм яа. Маш олон сайн гэр үйлчлэгч нар байсан. Муугасаа илүү сайн их байсан. Үл ойлголт ч юм уу нэг жоохон залуу жоохон охтууд цалингаа аваад алга болсон охтууд байсан. Гэхдээ одоо яг үнэн л амьдрал юм чи. Гэхдээ энэ олон дунд завгүй өдрүүд дунд нойргоо хонсон энэ шүний дунд миний нойрыг хувсалж, миний бас залуу насны аагийг бас гарахад тусалж тий ганцаардсан өчүүдийг шүнэдэг хуваалцсан энэ той томшгоо олон гэрээ үйлчлэгч бүх тарасрагч нар талархч явдгийг шүү. Бүгдийн нэр усаар нь таньдаг, мэддэг, самдаг. Тэгээд тэднэртэй талархч явдаг. Гой. Хүний тусыг санаж явна гэдэг тэгээд ерөнхийдөө бол тэр хүмүүстэй задлаа буян болоод бүгд очиж байгаа л та тий. Одоо ингээд 3 хүүхдээс чинь хулан бол сайхан дуулаад байгаа шиг байгаа. Хуланг мэрэгжлийн дуучин болоосаа гэж бодож гин үү? Үгүй бол өөр зам хөгөөсэй гэж бодож гин үү? Ер нь бол сараа бол ингээл 10 жилээс өсвөлөл урлагийн тоон чанагдал юу муухай, юу сайхан гэдгийг мэддэг хүний хувьд тэр манай хүүхдүүд урлагийн үний амьдралын замнал маш үнд гэдгийг өөрсдөө мэдчихэж байгаа. Ээжийнх нь туулсан амьдрал нь тийм хүнд биш л дээ. Гэхдээ
тогтмол гэртээ байдгүй, тогтмол юм нэг ажлыг удаан хийдэг, ингээл одоо ажлын цагаар 9-өөс ингээл 5-6-гийн хооронд байдгүй байна, 24 цагийн ажилдаг те ийм байдаг болохоор ер нь хинэн ч нэг илүү тийм ачаалалтай ажиллах гэсэн нэг хүсэл байдаг юм байна. Ер нь бол бас дунд охин бол одоо миний концертын үйл ажиллагаанд ч гэсэн явж байгаа л да. Бас шантарч идлээ шүү дээ бас. Намаа тайван байлгал болсон. Стресстэй л те. Баг холон бол яг дуулах дуртай боловч миний охин ч одоо өөрөө биологийн ухаанд илүү сонирхолтой, биологийн тэгээд би ч одоо охиноо нийслэлийн 21 дугаар сургуульд оруулсан шүү дээ. Хим биологийн чиглэлээр сургадаг. Тэгээд тэр бол их зөв болсон болов гэж үзсэн. Тэгээд миний охин ээжээ та энийг ийм хоол идээд ингэж юм. Та энэний араас ингэх юм бол ингэнэ гэдгийг надад хэлж өгдөг. Би бол охиноо эвж болохыг гэж мөрөөдсөн. Даа чи эмч болоогүй миний охин. Гэхдээ намайг зөв хооллож амьдралын хэв маягийн минь биологийн хувьд, биологч хүний хувьд бол бас тэ надад одоо ингээд хэлж өгч бас туслах юм болов уу гэж би бас боддог. Тэгээд тэр утгаараа бас миний охин ч гэдэг нь их зөөдөм тэ хүнийг энерги халамжтай хүн тань болохтой их сайхан байдаг юм. Том охин болохоор юм төшөө болчдөг. Эр хүнээс муухай эр хүнээс сутгарахгүй тийм том ачаал байх чадвартай. Тэр ингээд 3 хүүхд ингээд гуруулаа вандер кидс гэдэг шиг өөр характертай болох надад таардаг. Ер нь бол би ихтэй бас хэлдэг байхгүй бас хэцүү шттэ. Таач одоо нэг ганц хүүтэй проблем байхгүй. Би бол 3 шал өөр гаригийн галактикийн юм шиг 3 өөр хүнтэй харьцаж тааруулж түлхүүрийн тааруулж амьдэрдэг. Хэцүү шттэ л гэдэг. Тэгээд одоо яг хөө том нь 28, голынх нь том, дундх нь 25, бага нь 20 хвчлээ бодвос те. Хүмүүс амьдрал бас сайхан төш. Яаж бодсон байсан би Сарагийн зүүн совинг бол нэлээд өндөр байх гэж боддیں۔ Яг дөрөвтөр зэрэмгүй ойлгомжтой. Дуу энэ цаашаа хийт болохгүй юу, хүнд хөрөхгүй юу, хөрөхгүй байсан ч би зөвхөн өөрөө өөртөө дуулж явахдаа тэр дуунаас аз жаргал авах уугүй юу. За тэгэл буцаа ахтыг ингэх амьдралын янз бүрийн шийдвэрүүдийг гаргах гэх мэт тэр мөн одоо хүүхдүүдийн тал дээр ч тийм зүүн бэлэг, зүүн совин ер нь нөгөө ертөнцтэй холбогдох гэдэг юм уу те. Одоо зөндөл олон ертөнцөө шүү дээ. Дээр доор хажуугаар энэ тал дээр үзэл бодолч сонин байдаг байх гэж боддог. Ер нь зүүн совин бол дуучин одоо энэ одоо арайчтай одоо нирван дөрөв олон одоо юу гэгэр чинь гэж би одоо яриад яах вэ? Одоо та нар ингээд детектив кино ингээд үзсэнгүүт чинь за одоо ингээд энэ бэр нь бол одоо яг найдвартай ингэн. Энэ залуу бол одоо яг ингээд тэр эмэгтэйтэй сэтэ ургуулад одоо яг ингэн гэж мэддэг те. Наач одоо логик сэтгэлгээ гэж ярина шүү дээ те. Амьдрал за энэ нэг ингээд дунлаа да. За энэ ч нэг бодохгүй ингэхэнтэй гэж би бүр ингээд дотроо ингээд бодоод сууж идэг байхгүй. Инээгээл ерөөс 7 хоногийн дараа тийм тохиолддог байхгүй. Маш их тийм байгалийн гамшиг болохын өмнө ч юм уу эсвэл нэг тийм том хэрэг мэрэг аюулшаас ингээд нийгмийг донсгосон хэргийн өмнө бас маш их зовж шинэлдэг. Ингээд байж чадвал бас зүгээр яагаад байгаа юм гэхээр эрүүл үеийг өвдөд байгаа юм гэхээр эрүүл сүрлэг байж чадаад байдаг шүү дээ. Тэгэл би тэгдэг байхгүй байна. Энэ сарансан юм магнитны бүрээ гэж ярьдаг шүү дээ. Ингээд юм жоохон шуурга муурга юм үеэр ингээд юм нэг шулмсан төрлийн айгу би энэ мууддаг гэдэг үрсгээ шолоод байхгүй. Ирэн мэдрэмжтэй тэр бол тэр шулман боломжтой биш. Мэдрэмжтэй усуд гэж байдаг шүү дээ. Одоо шил яг охолдох чагаа машин суухгүй тэрнээсээ буугаад хэдэн минутын дараа нь урдлын машин охолддог байхгүй тий. Холын зам бомж явахгүй зөв хүнтэй явах энийг ихгүй бүгдийг хүн өөрөө мэдрээд явдаг. Хүн ер нь дандаа ингээл одоо байсгээл хүнээс асуугаад би ингэвэл яах вэ тэгвэл яах вэ гэдэг чинь уул юм шиг санагдав. Хэрвээ тийм их өөрийнхөө тухай зурхаагаа мэдмээр байл одоо тэр астролог ч юм уу дорн дахны зурхаагаараа ч юм уу өдрийн зурхаа мурхаагаа гаргаж болно шүү дээ. Сараа бол англи хэлтэй, орос хэлтэй, монгол хэлтэй энэ гурваараа гаргаад үзчихэж байна. Би зүгээр нөгөө хүмүүсийг бид хоёрыг сонсож байгаа хүмүүсийг одоо буруу тал руу битгий мушгаарай гэж
гэхийн тулд нэг үгийг жоохон нуршуу хэлчихье. Одоо нэг бөөгийн талаар ном уншиж үзлээ л дээ. За бөөгийн талаар эхлээд бөө гэж яг чухам юу хэлдэг юм бэ гэхтэр эртдээр үед бол Европод бөө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр хэлэх нэрлэх үгч байхгүй учраас шулам гээл нэрлэлсэн юм байна. Түүнээс биш одоо бөө буюу өндөр зүүн бэлэгтэй, өндөр мэдрэмжтэй шоргоолч байдаг юм байна. Энэ бол нөгөө хаан шоргоолж, хатан шоргоолж гэж байдаг те. Хатан зүгий гэж байдаг гэд шавж хорхойноос өсвөлээд загсанд тийм үү сүргийн манлайд амтнд тийм ээ азарганд чононд бүгдэнд нь л байж юм л та. Тэгэхээр энийг бол зүүн совин өндөртэй хүнээ яаж бусд нь энэ хүний илүү чанарыг өөрсөддөө хэрэгтэйгээр одоо муугар хэлбэл ашиглах уу тийм үү сайнаар хэлэх юм бол тэрийг амьдралдаа хэрэгжүүлэх үгдийг л бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд энэ одоо юу 2026 оны 6 сарын 6-ны 6 цагаас гэдэгтэр нөгөө Христосынхны ярьдгаар бол нөгөө чөтгөрийн тоо тийм үү 666 гэдэг ингээ 36 нийлэхээр монголчуудынхаар бол тоо болгон сайхан өдөр болгон сайхан 6-гийн тоо чинь эргүүлээд харчих юм бол 9-ийн тоо болчихж байгаа юм тийм үү. Тэгэхээр энэ өдрийг сараа яагаас сонгосон бэ? Стадионд их тоглолтоо нар буцахаас өмнө 6 сарын 22-нд нар буцдаг шүү дээ. Тэгэхээр нар буцахаас өмнө ер нь ямарваа нэгэн үйл зан үйл энэ төр чухал энэ жилдээ 26 оны хамгийн чухал зүйл зан үйл ч юм уу одоо юмыг бол гүйцээж тусас байх хэрэгтэй гэж үздэг. Миний хувьд бол тэгэхээр 6 сарын 6 гэдэг нь бол яг миний одоо яг л бодсон гоё өдөр байсан 26 оны 6 сарын 6. Тэгээ 6 цагаас гэж байгаа болохоор 3 биш 4 байгаа. Тийм бай. 4-6 тийм бай. Тэгээд тэгээд 4-6 тэгээд өнгөт 24 24 өнгөт шал өөр тоо гарч байгаа шүү дээ ер нь хүн 24 өнгөт дахиад бас 6 гарч байгаа шүү дээ. Тэгэхээр 5-6 яаж игээ 6 гаргаад тийм байгаа шүү дээ тэгээд ер нь бол би 40 жилийн байгаа бас яг л надад бол ингээд хамт одоо энэ стадион зэнгэлтэд тоглоё гэсэн санд бол 2 жилийн өмнө ирж ирсэн. Тэгээд 2 жилийн өмнө байсан боловч би ингээд бусад уран бүтээлчтэйгээ одоо бас тоглоход нь сатаа болоод шавар болоод яах вэ? Дээрээс нь бол би 40 жил мань арай болоог байсан. 38 жил, 39 жил гэлтэй юм шүү дээ. Тэгээд жоохон хүлээцний юмыг одоо бас лавтай бэлдэж орё доо гэж бодсон. Тэгээд цаг нь болохоор ч хүмүүс тоглохоор л болж штэ тий. Тэгээд 40 жилээ бас яг цэнгэлтгэд хийгээд бас өчнөө 40 жил дууллаа хуурдлаа ард түмэндээ бас нэг сайхан тайлагнаад баярлуулаад нэг сайхан наадам шиг тий сайхан гоё баяр урлагийн наадам чийдаа гэж би дотроо бодож ирсэн. Тэр хүслээ мэн биелүүлэх тийм боломж надад бас юм бас цогж авах хөтэй залуучууд надад намайг ингээд бас энэ зан энэ том үйлсэд уруудахтан оруулсанд баярлж байна. Одоо Крикет Entertainment одоо халзаа одоо баярлалаа гэж хэлмээр байна. Маш олон одоо аястаг залуучууд хамтран ажиллаж байна. Хайрын бурхан 10 жил, хайрын бурхан одоо сарагийн 30 жилийн ойн тоглолт гэдэг. Ихэнх хүний тоглолтыг найруулсан одоо манай онон бас найруулж байгаад их баяртай. Нэг бодлын бас амарч юм шиг. Дээрээс нь амраас гадна сараг хамгийн сайн найруулагчаас гадна уран бүтээлчийн хувийн хувьд хамгийн сайн мэддэг энэ тоглолтыг найруулна гэдэг надад бол гоё санагдаж байна. Нэг олон юм ярихгүй шүү дээ. Шууд хараалаа өөртөө ойлголцсон. Хүүхнээс хараа жоохон хөдөлгөдлөө ойлголцсон гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр энэ бол бас давуу тал. Би их азтай. Онбат найруулагч бол ерөн дуучин хариунаа Сарантой хоёрын хамгийн олон тоглолтыг найруулсан найруулагч шүү дээ. Тэгээд би боддог байхгүй. Би бас азтай юмрчсэн. Миний бас аюул олон клипүүдийг хийсэн байдгийн. Тэгэхээр одоо ийм юу усан гэд тохиосон. Хайлууны хэлдгээр түүхэн тоглолт хийх гэж болох гээд байгаа юм шиг байгаа юм л да. Яг вэ гэхлээр бид чи одоо хуучин динозаврууд болчихлоо шүү дээ. Онон бид нар чинь халуун бид нар. Тэгээд одоо бидний 90 үеийн одоо залуу үедээ бас өвлж үлдээх юм аас. Үлдээжтэй хамгаалж үлдээх хэрэгтэй. Үзүүлэх. Тэгээд чи 40 жил чи яг л нэг тийм том тэнгэрийн там гарах боломж юм болов хайрын байна гэж бодож байна.
Онбот байнгын нэг ярьдаг юм байдаг юм. Одоо нөгөө залуу дуучдад одоо зааж байгаа хичээл ч гэдэг юм одоо тэрэн дээр тий. Одоо саранчуяг бол та нар маш сайн анзаарах хэрэгтэй. Саранчуяд арханлаа 2 хоног ингээд тоглолтоор явлаа гэхэд тэр 2 хоногоо дахиад цаашаа явах бүгдэн дээр 8-д болно. Амьд болгохдоо тэр хүний хоолой хизээж цуцдаггүй, хизээж ядардаггүй, уулмж шангараад идэв. Хизээж тэр бол ямар нэгэн тийм алтаа хийдгүүгээр дуулдаг тийм дуучин. Тэгэхээр та нар сайн сонсчээ гэж zegтий. Тэгэхээр би бол түүцэн хэлтгийн тоглолтыг одоо 40 дууг хүнтэй хамтарч дуулсан байсан ч ганцаараа дуулсан байсан ч тэрэн дээр бол санаа зовх юм аа. Хүмүүс мэддэг ч юм уу мэддэггүй ч юм уу зүйлсийг хоёулаа ярих гэсэн учраас би өөрөө чинь томестраар ажиллаж исэн бас нөгөө хүмүүсийн ярианаас зөндөө сайхан үгнүүд сонсч ялаа л. Тэднэрээс гэдэг сараа хүнд тусч өгөөмөр хүн. Яг тэр нөгөө тэрийн болгон олон зарлаад идэггүй боловч эргээд нөгөө шоргоолж нүдгүүч нөхөө олоод ирнэ. Буян бас нүдгүүч адилхан бороо шиг асгарнаа гэдэгтэй адилхан энэ өөрөө чинь нөгөө олонтойгоо хамт байдаг чанар тэгээд залуучуудтай бас дээш үеийнхэнтэй ингэж хамт ажилладаг чанар чинь энэ түүцэнгэлдэх хүрээлэн бол нэг өдөр дөргөх хэмжээний бүр тэг жархан бол 2 өдөр дөргөх хэмжээний тийм олон уран бүтээлчдэг суулгахаар болчихжээ дээ. Тэсээ нэг тийм одоо юу гэнтэй одоо ингээл яах уу хичээ гэж байгаа байхгүй тий. Би яах вэ тий. Одоо ингээл ардын жүжигчнээс хэсүүлээл хамгийн залуу уран бүтээлч хизээ бэлдэх үү гэж үзэж байна. Би дуулна үсттэй гэдэг. Өө яг дуулна гэд. Тэгээд зарим нь одоо ингээл бүр нэг бүр мартагдсан одоо нэг л удаа 5 хонд нэг дуэт дуусч юм уу нэг 2 хүн хамтлаг мантлаг гэл те. Тэгэл ингээл 2 хүн хамтлаг руу ингээл ярангуут өнөөдөр ямар их догдолж байна. Их чин дууг нь гаргацсан шүү. 2 дуу ирээд дуугаа давтараа гэж үзээрэй гэсэн чинь айгүй гой нэг тийм гоё нэг тийм догтлол яаж байгаа юм. Тэгэхээр энэ олон жилийн турш сараач ус хоцрогдоогүй эднийхэн зүрхэнд бас догтлол төрүүлж яах гэдэг чинь юутай сайхан бэ гэж би дотроо бодож байгаа. Яг уу сайн авиас нэг тийм мундаг биш ч гэсэн сайн хүн сайн уран бүтээлч байдаг шүү дээ. Яг сайн дүү сайн ах гэдэг хөрхий юу сайн штэ гимбүү штэ гэдэг. Би бол тийм байхыг хүсдэг юм аа. Зүгээр яг уран бүтээлэг нэг чин сэтгэлээсээ ингээд хоорондоо дуулангууд ёо ямар гоё болж байна гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээд би surprise дэлгэхэд бол ингээд дуучингаа эрдэнтэй чиний өгөөд буюу хавар дууг үзэж байгаа хгүй битээ бэлдсэн өнөдөр. Өгөөд ингээд өөрөө нүдэ анаа л дуудаад байгаа хгүй эрдэн. Камертоны ганаа. Тий камертоны ганаа тэгэнгүүт би нэг хүнээрээ бас ингэж аргагүй л нэг өнөсдөг хүчмийн урлагийн хүн гэж те нэр хийлч хүн те. Тэгээ би ингээд га эрдэнтэй бас олон дундаа ингээд хаан багны сүлдүүл тэгэл нөгөө Монгол дургатны мис морин хур наадны гран-при дуугээд битэр дуулаад хамтарч дуулаад авч ирсэн баггүй. Тэгээд ийм хөөрхөн ингээд бас ийм гоё хоолойтой залуутай бас ахаад нэг ийм хамтрал дуулах нь дээ гэж бас нэг дуу хамтралж дуулж байгаа. Тэрийг бол би хэлэхгүй. Тэгээд гиг мэтлэнгээр ингээд бодонгууд ингээд энэ манай урлагийн дүүнэртэй ингээд манай хүндэлдэг ингээд хараа ингээд өөрийн дууч төртлөн гэдэг хичээ ингээд та аль хаана бэлдэж чинь те би тэр ингээд хэдүүлээ та нар ингээд та наргаа эргий гээл те өөд бараг л ингэж байгаа байхгүй ангиа дээр чинь Германы гэрлээд хоёр чи эргэж байна банчин гэрлээ за тэгэнгүүт манай сулан эргэж одоо би бүр зүйлтэй одоо би стори бичмээ хиймээргүй байна одоо нэг бусдын одоо эрг гэж шордоод байгаа юм шиг юмгүй юм байна гэд бид гисэн байхгүй тэгээд тэр бас ингээд нөгөө эргээд ирэхэд те бас ингээд ийм хүний сэтгэл сайхан сэтгэл ийм гоё олонгүй далаа болоод буцаад ингээд халгаад салгаад ороод ирнэ гэдэг чинь ямар сайн юм бэ л гэж би боддог. Тэгэл зарим манай тоглолтын юм зохион байгуулж байгаа залуучууд ингээд таны ажлыг ингээд гүйцэтгэж урамтай ингээд оо сараа гавьяатай хөө гэдэг өө ашгүй дээ л гэж би хэлдэг. Энэ бүх зүйл яг нь юуны үр дүн бэ гэхэлэр ерөөсөө л уухгүй те одоо хүнд туслахаас дээр шагаагүй хүнд чин сэтгэлээсээ хандхаас залхавраагүй зүгээр л ингээд чин сэтгэлээсээ ашиг хонжооч юм уу нэг тийм юм харахгүйгээр зүгээр чин сэтгэлээсээ хүнтэй
харьцаад байсан амьдралын хэм маяг өөр юм юу ч хэрэг. Магадгүй би ингээд гараал ингээд 7 хоногийн ажил хийж штэ. Йой бүр 70% нь хүний ажил 30% нь миний бүр сүүлдээ уурдаг. Гэхдээ би нэг уран бүтээл хиймээр байна намайг хичнээн олон гуйлга бай. Сүүлдээ одоо нөгөө ийм ч юм тийм ч юм сүүлдээ одоо бүр арай дэндүү тий уран нэг хитрхийх гуйлганд би явж ийн гэж уурлаа. Тэгсэн мөртлөө үгэлсэн мөртлөө тэгээд яаж хийж байгаа байж гнаад нөгөө хүний хүнд начаад туучдаг тий тусаддаг. Тэгээ хамгийн нэг юм гомдтой юм гэвэл ингээд сошиалор яг нь сошиал юу юм өстой усууд солиотой усууд ингэж бичдэг гэж бодож байна. Гэхдээ урлагийнхныг айгүй ингээд энэ ер нь нийтийн хүмүүсийн ач тусын төлөө юу хийсэн бэ гэж мэгж асуудаг нь надад харин өөрөө юу хийсэн бэлээ гунгай гэж асуумар санагддаг байхгүй. Би өмнөөс чи хэлээд үгүй. Одоо жишээлбэл дуучдгүйгээр урлагийнхангүйгээр хүн чинь одоо урлаг бол улсад тэрнгүү хүний сэтгэл зүрх тархины одоо талах тийм үү. Талхнаас бүр илүү зүйл одоо амтнаас ялгагдж байгаа гол зүйл. Одоо тэгээд дуучдгүйгээр урлаггүйгээр хэн нэгэн хүний найр баяр ёслол болохгүй. Наадамч болохгүй. Тэн дээр очиж нөгөө дуугаараа нөгөө харангийн лавгийн хэлдэг шиг майн тарныг уншиж, сайн сайхныг дуудаж, тэр баяр найрыг цалгуулж өргөн дэлгэр сайхан болгож өгөөд байна да. Яг юу сайн яг усаа муудах. Тэгээ одоо хүн урлагийн хөрх юм энэ улсууд чинь одоо зохиолын, ардын, дуурийн тий олон салбар. Тэгэл драмын, гошин хошин шог мог өстой комедийн ингээд бүх улсууд ингээд бүгдээрээ чадах чинээгээрээ хүмүүс тандивлал сэтгэл зүрхээ зориулдаг шүү. Энэ нэвтрүүлгээр одоо далиндуулах бас хэлмэр байгаа байхгүй. Нэг л тийм хүн шүүмжилсэн компьютерийн ард хүн шүүмжилсэн улсууд суугаад байдаг. Тэрийг л болох хэрэгтэй. Бодтой хүнд туслах хэрэгтэй. Ингээл гараа сунгах. Нэг удаа хүнд туслах хэрэгтэй. Өнөөдөр би юу гээгүй сайн юм хийсэн бэ гэж гэртээ орж ирээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Тийм. Нэг удаа зүгээр үнгүү хүн рүү ингэж инеч хэрэгтэй байхгүй. Сайн байна уу? Сайхан өдөр байна шүү. Гүн би ч гэдэг яах вэ? Зам дээр явж байгаа зам төгжрэлтэй байхад нэг хүн ингээл орооч гээл гараад дэлгэхэд сайхан болоод явчихдагтай адилхан тийм. Баярлаа гэл тийм. Оо баярлаа. Уучлаарай. Ялсан чи урдуур оруулж өстой баярлаа. Дараа нь дэлгэхгүй өстой баярлаа гэл. Аюу гоё шүү дээ. Би сараг ингээд Монголын рок pop урлагийн одоо хамаг эрэгтэй дүүчдтэй бүгднтэй хамтарч дуулсныг сандыг. За төмөрч загтай, лавсөрөнтэй тэгээд за бачка та хэд бол тэрнгөө хөх тэнгэр их гэдэг ингээ явчихна. Тэгээд дуулж байгаа жаргалыг чинь харахаар нөгөө эдэлж байгаа жаргал байгаа. Тийм үү? Энэ бол яг биеэрээ эдэлж байгаа, сэтгэлээрээ эдэлж байгаа ингээд жаргал нь ингээд хайцсан дээрээс гэж ритл рүү очдог тийм дэлгөөн болж штэ. Гээ харахтаар бүгднтэй сайхан тийм одоо жаргал эдлээд идэгий. Хамаг эрэгтэй дуучдтай. Тэгэхээр энэ одоо Монголын гоцлол эрэгтэй вокалистуудтай гоцлол дуучдтай бол тоглолтын дээр мэдээж дуунараа дуулах бах тийм ээ. Оо тийм. Өнөөдөр бүр одоо бүр амар залуухан AMC амар хамгийн залуу нь 30 гарсан настай одоо AMC гэдэг инх амар гэж залуу байгаа. AMC битэрчүүд манай AMC чинь манай алза продюсер гоё сар нар гэдэг дуу продюсерлсан. Тэгээд бэлгүү Хироши клипийг хийгээд AMC дуугаа зохиогоо сэрэн дүү аранжировка хийгээд Алагуй Егоров бас продюсинг хийгээд микс мастер хийсэн. Тэгэхэд маш том одоо гоё миний бодлоор бол бас рок попын орчин үеийн хөгжмийн ертөнцид бас нэг юм түлхэц өгөхөөр өссөн сайхан дуу зохиосон. Тэгээд энэ дуу бас ингээд хамгийн залуухан тий дуэт. Одоо ингээд чожо дүүтэйгээ бас нэг 2017 онд дуулаад тэгээд клип нь одоо ингээд манай Анумат маань хаврын ганц үлэс гэдэг тэр клипийг бол гайхамшигтай клип бүтээжсэн. Яг тэрний араас одоо ингээд манай бэлгүү Хироши гэсэн ингээд хийж иймэрхүү одоо үзэгдэл манай урлагт ингээд ойр ойрхон байлаа гоё байна. Тэгээ одоо энэ лавга битэр ч одоо нэг ч одоо нэг дээр үед нэг VBS телевизэн дөрснөөс өөр юмгүй байсан бол одоо лавга битэр чинь бас white arch дээр ингээд камерны маягаар тий unplugged маягаар их сайхан
оруулсан байгаа. За дээрэс нь ингээд гам тулга байна ангийнхаа хамттайгаа миний хайр дуугаа сэргээж дууллаа. Тэгэл төмөрцөг тэгэл оргил байна. Одоо чамруу над руу урсна гэдэг. Ер нь их олон хамтралууд байгаа шүү. Тэгэл энэ юу хэлж байна гэхлээр манай энэ алтан үеийн манай энэ рок попын одоо уран бүтээлчтэй чи бид нар чинь бүгдээрээ зэрэг нэг эхэлж илээ шүү дээ. Пентатоник гэж бүүжсэн. Одоо бид нар чинь яг мөр зэрэгцээд ингээд даашка бид нар ингээд дуулжсэн болохоор дараа нь ингээд амьдралынхаа ингээд өчнөн болцоо одоо амжилт бүтээлийнхаа дараа бид нар энэ том тайзан дээр гараад дуулахад ямар их багталтай нэгийг харж ямар их бие биендээ талж утдаг гэж. Энэ амжилтанд чинь бид нар цор ганцаараа очоогүй шүү дээ. Болтаараа хамт явжсэн баггүй. Бидээрээ ингээд хөдөлцөөд те суудалцаад ингээд бүдрэх нь бүдрээл ингээд татаал ингээд нэг ингээд үдий хүрсэн баггүй. Тэр нь гоё байдаг баггүй. Тийм учраас дүүнэр мүнрээ бас каранер өргөн штэ. Өргөөд өгн те бас ингээд өргөхгүй болохгүй. Бидний ч гэсэн нандаа өгч соёл эрдний ах нар те Баян Монголын ах нар, инээмсэглэх ах нар өргөжсөнтэй адилхан. Өстөгөө өргөн штэ. Нандаа их чигснээс нандаа их чин тоглолтыг бүх зардлыг нь сараа гаргаад сараа өөрөө бэк вокалын арын хоолойг нь хийгээд тэгээд нандаа ихчиг бол одоо энэ ертөнцид энэ цэнхэр гараг дээр байх хугацаанд нь хамгийн томоор баярлуулсан хүнийг нь бол сараа гэж боддیں۔ Тэр чи өстө үнэн баг шүү. Бэнэгт яалаа нэг ер нь бол нандаагч бид нар бол ер нь соёл эрдэнэ хамтлагт байх. Би ингээл нандаагчиг ингээл айгүйг шүтдэг. Тэгээд мөнгө харандаа хамтлагт байхдаа бид нар ингээл туйлаа ах мөнгө харандаагийнхан чинь соёл эрдэнэгээр Рамза гэж шинэ Япон хөгж мэдсэн Ямахагийн. Тэгээд тэрийг очиж үзээл насан дотогч чинь нэх гой говцтай ингээл гой хувцтай гарч ирсэн. Яагаад тэгэл нандаагч чинь нэг Woman in Love-ыг дуулаад шүтэл. Тэгэл би нэг англи дуулаачдын уралдаанд орох болсон чинь нандаагчээр заалгаад Woman in Love Barbara Streisand-д дуулаад заалгаад. Тэгэл дараа нь нөгөө юу 97 онд штэ. Мэрэгдэгдэшгүй намар киноны дууг одоо яаж дуулах уу гэд зөвшөөрлийн ингээд нандаагчээс асуудаг. Тэгсэн чинь нүүдэ болно шүү дээ. Дуулаач. Мэдээ ингэж дуулна шүү гэд наа зааж өгөө. Тэгээд аранжировкийг манай халиун хийгээд тэгээд би тоглолтондоо ураад. Тэгээд нэгдүгээр игнэнд ингээд яг урлагын судлаар сууж. Тэгээд нэг микрофоно ингээд бариад ингээд чи одоо нэг манай хоёрын микрофон байсан юм аа. Ганц Монгол дистанцны 2 шиг микрофон байсан. Тэгэл тэр дистанцныгаа бариад ингээл байсан чинь анхны хайр гэл нэх гоё ингээл тэ вибрацтай дуулсан байдгийн. Тэгэл энэ үнэхэрийн ус гоё шүү. Тэгэл яг энэ л ерөн ус ингээл ахмадуудаа тэ ерөн хүний хэний дууг дуулсан, хэний мориор газар хүрсэн блэ тэ тэргээ үргэлж санаж явах хэрэгтэй гэд. Тэгээд надад нэг нандаагчтай нэг ойрхон ажиллах боломж нээгдээд бид нар нэг намаг ангирмаа гэдэг тоглолт моголтыг хийгээ. Тэгээд эмэгтэй эстрадын дуулаачдын тухай ингээд ярилцлага нөгөө Улаанбаатар Таймс, Хүрлбаатар гочин эрхлэгч нь байлаа шүү дээ. Тэгэл ярилцлага авсан чинь Янжин дулмагч чинь нэг толон буудлын цаана нэг тоосхон машин амьдэрдэг. Тэгээд Янжигчээс ярилцлага аваад ингээд бүгдийг ингээд уулзаад эхэлсэн чинь яагаад ч юм өөрийг ирэхгүй ингээд нандаагч тусламаа санагдсан байхгүй. Хамгийн тайсан дээр актив байсан. Тэгэл ерөөсөө нандаагчд нэг тоглолтын хувц хийлгүүлээл. Тэгэл ингээл нөгөө дуунуудыг бичүүлээгээл. Тэгээ манай Мон урааны одоо усын хөрлөн гишүүн байсан Наранхуу ивент тэтгээ. Тэр ч одоо яхаа нөгөө өөжгийн найз байсан учраас те. Ингээл мөнгөний аваачаал одоо нөгөө ангирмагийн Millennium студид тушаагаад тэгэл дууг нь бичүүлээл. Тэгэл нөгөө үеийн залуус биднаар гэл те. Тэр мэрич нард нь хоолой моолоо хийгээл бичүүлсэн. Тэгээ ганц хэцүү юм нь бол нэг онцгүй юм нь гэвэл нэг Millennium студ маань ингээд өөрөө хаагдаад санхүүгийн асуудлаас болоод тэгээд нэг номин сан мам билүү нэг тийм санхүүгийн банк ус нь яагаад тэр аппаратуруудыг нь хурааж аваад тэгээд тэр бичлэг оригиналууд нь харуулсан. Яг нэг хоёр одоо FM-д үлдсэн миний даатан дээр бичиж үлдсэн одоо бичлэгүүд нь одоо яг нандаагч чи миний төрсөн өдрийн тоглолт үлээ пентатоны тоглолтод ороод дуулсан байдیں۔ Тэгээд тэр хэсгүүдийн даатан дээр үлдээсмээс би Newstar-аа гантур туулж өгчсэн. Тэгээд тэр бичлэгийг бас хүүхдүүд нь хуулж авч ээж хаан пенсмен CD мэдээ болчих үлдээсэн юм шиг үлээ. Тэгээд би нэг гадаадаас бас нэг гар утас мэс барьж ирэл нандаагч тоцтой болгож өгөөл. Тэгээд манай нандаагч бас тоглолтын утас бүтцээ хийлгээл тэгэл ерөн бол бас их нандаагчийг бас нэг ерөн бас хонгийн сүүлчийн дэвлэлт гэж хэлж болох байсан бах та.
Унгийн суулчийн дэвлтийг бол хамт хийлцэж өгсөн би бас бахархдаг юм аа. Монголын бас энэ домог болсон дуучны сүүлчийн дэвлтийг нь дэвүүлж өгж тайзан дээр ингэж нэг сайхан тойруулсанд нь би бахархаж байдаг. Тийм учраас буян нь хаа юм гэж одоо буян нь ирдэг суу намайг ингэ нэмдэгч юм ус ингэ тэнгэр нь хамгаалдаг гэж би боддог. Хамгаалж л таараа тэр бол. Тэгэхээр зэрэг одоо сарагийн юу одоо нэг бидний үе би хөгшин гэдэг үгийг их гоё том яасан хэлэхөө хөгн тэгшрэн гэж байгаа. Ихсэн. Өтлөн гэдэг бол энэ бол за ингээд өтөнд бариулах болчтой эсвэл одоо өөрөө өт шиг болчтой гэсэн үг юм байна. Гэхдээ бидний одоо хөгшрэн гэдэг бол хөгширж гин гэж хэлдэг их зүгээр үг юм байна. Саяхан 30 настай хүүхдийн 30 хүрсэн чинь юу гэлээ гутарж болохгүй 30 нас гунж болохгүй 30 нас гутааж болохгүй 30 нас гэдэг нэг хөөрхөн тийм хипхоп баян дуу хийчихсэн байсан чинь тэрийг сонсоод инээ төрөд байгаа байхгүй. Тэгвэл одоо 40-тэй 50-тай 60-тайнууд нь яах юм те. Тэгэхээр одоо алтан үеийн рок попын урлагийн гэж байгаа. Та хэдвэл тэр төрөнгөө нь бол классик. Тэгэл нөгөө классик сонгодог зохиол бол үеийн үед үрийн үрд уншигдаж тийм үү мөн найрал хөгжмөнд тоглогдож тийм ээ гэл ингээл явдаг шиг тэр төрөнгөө та нараа хүмүүст тэр төрөнгөө тэгэл амьдрын энэ их ойлгомжтой зүйл. Хоёлаа эргээд тоглолтоо оръё. Хайрын бурхан гэж нэр сонсоход ч их гоё нэр л дээ. Чиний хайрын бурхан дууг гарснаас хойш хүмүүс биенийг ер нь хайртай болсон бол хайрын бурхан гэж дууддаг болсон тийм үү. Тэгээд энэ тоглолтод хайрын бурхан гэд нэрлэлээ. Цаг үеийн нэлээд одоо бидний цаг үеийн ч гэхгүй ирээдүйн цаг үеийн ч гэсэн том одоо сонгодог попто болж хоцорч байгаа нь тодорхой. Тэгэхээр өөч гитарын хооронд нэг жаахан маргаан байжгаад энэ гайгүй болоод тэгсэн мөртлөө чам шиг бардам эмхтэй тэрийг дуулахгүй гэж хэлжсэн аа дахиж дуулаад бүр тоглолтоо нэрлэнэ гэдэг чинь надад энэ бол нөгөө яг ухаан суусан эмхтэй хүний ухаан суусан эмхтэй хүн удаан дарсан шарц хоёрын үнцийг хязгааргүй маа гэдэг шиг гэж санагдсан л та. Өөчгийн хувьд гэж хэлэхэд бол яг хаа надад зүгээр уцаар ярих ч юм уу натаа уулзаад хэлэх хэрэгтэй байсан үгээ надад хэлэхгүйгээр зүгээр л хэвлэл мэдээлэл дайцсан юм л та гэж би боддог. Хажууд нь бол манай ангирмаа бол хоншоортой хэлжээ л дээ. Өөртөө маа дуулаад өгөөч маа дуулаа мөнгө авахгүй өнгөө дуул гэж хэлчихэд дараа нь надад мөнгө хэрэгтэй байна гэж новшрах чи хайшаа юм би ангираа бол хэлчихээ л дээ. Сая яах вэ гэсэн би. Мөнгө хэрэгтэй болсон юм бол бас хэлвэл бид нар бас өгч болох л байсан л да. Хамгийн гол нь надад хэлэхгүйгээр олон нийтэд тийч хэлнэ гэж одоо над чинь төгжилтчихлээ гэсэн үг л дээ. Ер нь бол яс юм дээр бол одоо ийм байдаг шүү дээ. Одоо нэг юм ингээд хоёр ингээд найз байж болоо байлаа шүү дээ. Хоёр хөрш байсан байна. Нэг нь бол одоо ингээд Ferrari унаад, Bentley унаад одоо ингээд гоё охтуудтай модель, нийс охтуудтай зугаалаад ингээд яваад нөгөөх нь бол яг нэг өөрийн нэг хөрхөн нэг даруухан царамуутай ч юм уу зүгээр даруухан айл болгонд байдаг нэг даруухан охинтой гэрлээд тэгээ нэг умгар байшин гэрвэс ч юм уу тэгээд барьсаар байгаа байшин болоо сүултээ байшингаа байр болгоо те яг ингээд амьдсаар байгаа сүултээ бүр те одоо пентхаус ч юм уу одоо юу тийм тэгэл одоо гоё байшин болол айгүй олон өнөртгөн сайхан болчихлоо ш. Нөгөө хүмүүс нь нөгөө хүн нь бол одоо ингээд нөгөө Ferrari-гийн загвар нь хуучраад одоо тэгэл нийсүүд нь хөгшрөөл тэгэл илүү мөнгөтэй хүн дагаж яваад ч юм уу ингээд өнц зөвлөх болчиход үнэ зөвлөх болчихж байгаа байхгүй тийм. Тэр хүн бол нөгөө гэр бүлээ аваад үлдчихсэн гэдэг шиг одоо яг л өөчгийн битэр чинь тийм л болчиход байгаа. Би бол ингээд уран бүтээлээ цуглуулад нэгтлээд хөрөнгө оруулалтаа хийгээд янзлаад зэгслээд ингээд явсан байхад нөгөө хүн маань тэр уран бүтээллийг хайрын бурхан гэдэг дууг бол одоо бүтээл болгоход нэг шуруу хөдөлгөөгөө байж тэр ядаж тэр тоглосон соолын ч өөрөө тоглоогүй байж
одоо дараа нь айгүй их юм ярих юм чинь ерөн бол зарчмын хувьд бол энэ Нонбат дээр ч гэсэн пентатоник бол шилдэг ая зохиогч гэдэг ая зохиогчд нь өгсөн байгаа байхгүй юу? Яруу найрагч хоёрт нь продюсер нь авах хэрэгтэй байсан юм билээ л дээ. Тэр үед компьютер ч амар аваг л дээ. Твишэтэй шилдэг дуучин байсан амжилтандаа задсан хүүх байсан юм чи тэрээс тоохгүй шүү дээ. Тэр юм ингээс салгах одоо тэг ингээд бичлэгийг үүсгэсэн бүтээлийг одоо санхүүжүүлж ингэж яасан хүн продюсер ирэхээр авдаг энэ нэг гэдэг ерөөсө ялах салгахгүй байсан. Ерөн бол хүнээр юм даалгаад яваад байгаа хүн бол эцсийн бүтээгт өвчгүй үлддэг. Өөрөө дагаад юм өөрөө өршөөрөнд орсон ч гэсэн өтөн дөргцэн ч гэсэн өөрөө юм хийсэн юм чи тэр чинь өөрийн юм болж үлддэг учраас тэр чинь ялгаа өөрөө байна. Айдын найрандаа дандаа сэсрэх биш. Өөрийнхөө найрыг бүтээч өөрийнхөө симфоник үүсгэсэн хүн бол илүү үр бүтээлтэй байдаг гэдгийг бас нэгэн жишээ юм л та. Тэгээд баярхахтай гол нь биш. Би ч одоо амар брэнд артер сүрхийн өмсдгүүл те яг нь би ч бол карартигаар бэлгсэн Лори Блю карарлигаараа бол бэлгсэн бүсгүй боловч одоо 23 цомгоор бол бэлгсэн дуучин л та. Тэгээд би хэлээд байгаа усууд бол яг мундаг дэлгүүр мэлгүүр зочид буудал хүүр мөр мундаг бүтээн байгуулалт тавар плаза барьдаг. Миний хувьд бол 23 тавар байгаа л да. Дууны нөгөө Пушкины хэлдэг шиг нөгөө хүний гараар бослоогүй хөшөө тусгалаа бослоо би гэдэг шиг. Тэгэхээр хайрын бурхан бол ингээд продюсерийнхаа хувьд бол сарагийн өмчин байна. Тэгэхээр бүх хүний одоо дуучтай эмэгтэй дуучтай хайрын бурхан болсон сараа бол тоглолтоо өгөр нэрлэжээ гэж ойлгож байна. Зөв. Тэгсэн. Тэгээд энэ тоглолтыг нэрийг хүртэл одоо нэршил постерд нь ашиглах энэ хувьд агны өмчин хувьд бол манай одоо сарагийн ард бас ажилдаг бодоос өөхгүй ажилдаг бас баг хамт олон байна. Бас ингээл те менежер энтер гэл 11 оноос хойш хамт ажилласан менежер байна одоо. Тэгэл энэ улсууд чинь бас ингээд энэ улсуудтай бас их гайгүй сайхан харьцаатай байсан учраас ингээд одоогч хүртэл зүтгэж явсан байна. Миний төрсөн өдрийн хэвлэлийн бах хурлаар бол surprise болгож надад хэлж өгч байна. Материалын бүртгүүлээд би чи тэ ямар сайхан юм бэ те. Тэгээ ийм бахад одоо нөгөө инхцүүл гавьяатай хэлдгээр ямар сайхан учирлаа бурхан надад ямар их сайхан хүмүүсийг заяасан бэ гэдэг нэг дуу байдаг үлээ те. Тэр шиг одоо ерөн бол нөгөө бахцхан дуун дээр явдаг шиг нөгөө зөв явал зөөлөн замбуулан гэдэг шиг тэгээд үннээр ч бас тэгээд бас үхэр тэргэрч гэсэн гүйцэтгэл юм л да. Тэгээд энэ дээр бол бас надад бол Хөглбаатаргаа ямар юм төгс ялгуун даруй хүн юм бэ гэдэг бас энэ ситуацтай нэг өөрийгөө үзүүлсэн л те. Юмын чинээ одоо энэ одоо хайрын бурхны гол шүлгийг бичсэн хүн нь маш даруй чимээгөө сууж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо тэ аялгауг бичээд ингээд яасан хүн бас ингээд хоёр хүний уран бүтээлч үнэлээд бас ер нь даруй зам бол хүнийг ямар ч хүнийг чимдэг байгаа юм. Тэгээд даруй байхад хэзээ ч оройтхгүй. Настай хүн ч гэсэн эсвэл нас тулсан хүн ч гэсэн даруй байж болдог. Сарагийн нөгөө залуу дуучдаас хамгийн сонсох дуртай дуучин чи хэн бэ гэсэн Rocket Bay гэж хэлж байгааг санах юм. Тэгэхээр Rocket Bay надад их таалагдтыг. Надаа ялангуяа тэр нэг хязгааргүй гэдэг нэг их нэртэй хүүхдтэйгээ яасан тэр нэх гоё дуу санагдаад бас нэг Аатар гэдэг нөгөө эмээдээ зориулсан нуута тийм тэр уйлмар гоё дуу санагдтыг. Тэгэхээр Rocket Bay-тэй та хоёр магадгүй залуу уран бүтээлчд сараа руу ирэлгүйгээр сараа цагаан буужийг хийж одоо Rocket Bay хоёлаа хамтрыг ивэл яах вэ? Яг гол нь юм л та гол нь сараа санал тавьсан гэдэгтэй гол нь ш. Ерөн бол сараа хэрвээ сарагийн уран бүтээл ч юм уу тэр хүнд таалагдахгүй юу гэдэг л асуудал яригдана л да. Нөгөө агаар нэгэн байна уу үгүй юу гэдэг л байдаг. Таалагдаж чадах юм бол надад бол байж болохгүй юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь одоо ингээ хараад байхад Rocket Bay-ийн дууны надад юу таалагддаг гэхээр тэр одоо хамтж байгаа тэр нөгөө дууга аялж байгаа тэр манер шүү дээ тий.
Тэр нэг тийм гооч юм шиг тэгсэн мөртлөө бэлэг танкаач юм шиг. Тэгсэн мөртлөө тембр нь бусдаасаа өөр ялгартай. Тэр бас маш их ажилласан байлээ л дээ өөр дээрээ. Ажилласан текст үгэн дээр дууны найруулга маш их ажилласан байдаг. Хон хамтгийн дуу те ямар өөр болох. Тэр бол тиймэрхүү маягаар бас хамтрал хийх ч юм уу эсвэл цоошин шин дуу хийж хамтрал хийвэл надад бол таалагдах багттай. Rocketbay өөрөө юу гэж бодож байгааг би мэдэхгүй байна. Би бол тэгээсэй л гэж хэрвээ тэгнэ гэх юм бол их хүлээж үзнэ. Хүмүүс одоо 26 оны 6 сарын 6-ны 6 цагаас хайрын бурхтаа дагуулад хайрын бурханд бол заавчгүй хайртай эрэгтэй эмэгтэй хоёр ч биш тийм үү? Хайрын бурханд одоо бүх хайртай найзууд ангийнх нь одоо хэн байдгийг бидний үеийнхэн илүү залуу үеийнхэн хүнийг ер нь уяран салгах ихтэй мэлтэй. Тэгээд ингээд зөндөө олон хүмүүс цуглана гэж бодож байна. Бид хоёрын яриа ерөнхийдөө өндөрлөгт өгч байгаа учраас хүн болоод тархиндаа мэдлэгтэй зүрхэндээ бурхантай явхад алцахгүй гэж үг байдаг. Сарагийн бурхны тухай бодлыг сонссон гэж хүслээ. Би ерөн их бурханлаг сүсэг бишрэлтэй хүн л дээ. Ерөн хүн амьдралдаа итгэл сүсэг бишрэлгүй амьдраад бурхангүй хүн бол маш ядуу сэтгэлнийг хоосон болов гэж би боддог. Манай Монгол бол одоо буддийн шишин бол зэмхэлсэн байдаг. Учираас Азийн одоо Монгол орн бол Төв Азийн зүрхэнд байдаг орн бол яалтчгүй буддист. За бөөгийн шишин бол маш хүчтэй. Би өөрөө якуд гаралтай учраас би бол яалтчгүй хүссэн хүсээгүй бол би бол бөөгийн одоо удам ч юм уу бөөгийн цус юм уу гүүхгүй байхаарахгүй. Тэр баг якуд хүн болгон л бөө юм биш үү гэж дээрс тэнгэр мэнгэртэй гэлтэй. Манай одоо өвөг дээдс бол одоо манай одоо гасан жамс өвөгийн одоо аав нь эцэг нь бол одоо гасан доо гэдэг одоо чойрын лам хүн байсан байлээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө ингээд шарын шашин бөөгийн шашин хоёр бол манай якуд эмээ өвөө бол бас бөө одонтай бас бүр яг л бөө шаман гэхгүй. Түнгүс үгч шүү дээ. Удмынхан бол түнгүс гэж ярьж байгаа шүү дээ. За тэгээд одоо ингээд шаман түнгүс тэгээд шарын шашин нийлүүлэлээр ч бүр амар юм болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ерөн тэнд бол атеист байж ямар ч шашин сүсэг бишрэлгүй байхын ямар ч арга ч юм шүү дээ. Сим хийч байхгүй юм байна. Тийм. За тэгээ ерөн бол манай аав маав ээж тэр бол нэг хайртараа тэгээ хаяага андаа ордог. Манай эмээгийн хас эмээгийн ах нь бол Жамбах гэдээ бүр лам хүн байсан. Бурхан болохдоос угаараа номоо уншаад бурхан болсон бид. Тэгэхээр бас нэлээд дээд зэрэглэлийн бас мундаг хэрэгм эрдэм номтой лам хүн байсан. Ингээ бодглохлоор бид нар бол одоо сүсэг бишрэлгүй байхын аргагүй тийм сайхан нөхцөл байдалтай айлсгүй. Тэгээд би өөр хүүхдүүдээ би өөр дашчуулын хийдэд их очдөг. Тэгээд одоо дашчуулын хийдэд очино. Одоо тэгэл ном уншуулна, одоо хурлын одоо тэгэл одоо дуунаа тойрон тэгээс гороолн бүгдийг хин. Хүнд хэцүү үедээ л бити сүм хийдэд очиж байгаа ч ээл гэж би сүсэг бишрэлтэй усуудад хандж хэлэх гэсэн. Маш их аз жаргалтай, баяр баясгалтай үедээ ч гэсэн сүм хийдээрээ ороод одоо дуунаа эргүүлээ тэ одоо ингээд сайхан бас илүү гараад одоо бас ингээд бас нэг хүмүүнд буян үйлдмээр байл бас ингээд шашин сүм хийдэж бас тэ болцооныхаа хэрэг өргөл өргөж явах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр олон сүсгтэн бишэр одоо сүсгтэн олон болцоотой олон хүмүүс байдаг. Олон хүмүүсийн ядарсан зүдэрсэн хүмүүсийн сэтгэл зүрхнийх нь одоо уганд одоо энэ шашимчин байдаг учраас энэ шишний буйнаар бас олон хүн бас ингээд дотроо ингээд бясалгаад явж идэг болохоор би энэ усуудын шишин юуг бол уншиг хүндэлдэг. Би өөрөө итгэлэг. Итгэхгүй байхын аргагүй өөрөө энэ амьдрал чинь өөрийн чинь энэ сүсэг бишрэл рүү оруулдаг. Гэхдээ би бол одоо юу гэх юм хоёр дахь өдөр холын замд марахгүй ч юм уу тийм юу биш л дээ. Мэдээч хэрэг бас нэг
бид нэр одоо дорн дахны зурхаагаар одоо ингээ сайн өдөр муу өдөр гэж үздэг шүү дээ, тий. Тэрийг бол хатхан зөв өснө гэж боддог. Одоо сүлд гараг ч юм уу, тий. Тэгээд би өөрөө шашны сургаалыг номд суусан чинь одоо миний л үзэл бодсон шүү дээ, баг магшин үзэл болсон чинь. Миний л үзэл бодсон шүү дээ гэсэн чинь. Тэгээд нөгөө өрсөн ламбоонерд гэж байгаа юм. Тийм шүү дээ, ер нь бол хүн болгоны сэтгэл зүрхэндээ боддог зүйлийг л бурхан багш номлолдог шүү дээ гэж байгаа юм л да. Тэгэхээр би энэ бурхан шашныг маш их одоо философийн хувьд зөвөр тайлж ойлгож өөрийнхөө хэмжээнд одоо явдаг. Гэхдээ манай 3 хүүхэд, манай гэр бүлийн эгч мэгчдэр бол маш их сүсэг бишрэлтэй. Бурхны хамгаалтанд явж байхлаар хүн бурхан сүсгэлэхээр өөрөө өөртөө итгэлтэй, буруу зүйл хийхгүй, сүсэг бишрэлтэй хүн ядаж аллах, хядлах, худлаа хэлж, хүн эхэлж, хүнийг гуурахгүй, хүнийг хохироохгүй байдаг болов уу гэж би дотроо битүүхэндээ найдаж явдаг. Хэрвээ хүмүүс сүнслэг одоо бурханд итгэж сүсэг бишрэлтэй байж чадвал манай нийгэмд энэ айхтар харгас ийм аллах, хядлах, одоо муухай бүл идэх, одоо хүнтэй муухай хэрцгий хандах, хүнийг зодож гэмтэх энэ одоо бас гарсах юм шиг санагддаг. Тэгээд энэ нь би хүүхдүүдээ одоо бас одоо миний хүүхдүүд ингээд танаар одоо өтөсөдөр болох нөгөө христийнхэн ч одоо явдаг шүү дээ зэмхэд. Бид нар бол одоо бас ингээд тодорхой хэмжээний одоо бомбын хурал юм уу одоо ингээд нөгөө ном хурал засал настай ингээд бүхий хэмждэг. Сэтгэл санаа тавгүй бол бас ингээд ариун тагшин газар очиж өөрсдийнхөө энерги засах ч юм уу ганцаараа сууж өөрийгөө бодлоо сонсох юм шүү дээ. Тэгнээс ингээд бурхан гэж минь надад туслаад өгөрөө шалгалтын минь онц тун авах туслаа гэж шүү дээ ч одоо би бол одоо саран туяа миний 6 сарын 6-ны тоглолтод сайн хийж өгөрөө гэж би бүхнээс гооч чадахгүй шүү дээ. Би юу үгүй би бол ингэж гуйх байхгүй юу. Миний багт ажиллаж байгаа тий бүх хүмүүст саруул ухаан хайрлаж тий мэрхэн ухаан хайрлаж хамтарч нэг багаараа ажиллах чадвар ирч хүч сэтгэл зүрх хайрлаач л гэж би гуйна шүү дээ. Муухай юм хол байгаасай гэж би өөр юм. Тэгэхээр өөртөө бол ерөн гоохгүй маа. Усууд бол ингээл амар их мөнгө төгрөг гуугаал одоо ингээл даллал одоо ингээд нэг үнэтэй энергитэй газар ингээл мөнгө төгрөгөө үрээд одоо би бол хэлдэг байхгүй. Одоо мөнгөний бурхан чи өөрөө сууж байна. Чи хэр амьдрах вэ? Ямар амттай хоол идэх үү? Ямар ресторан хүн дайлах уу гэдэг бол чамаас шалтгаална. Чи өөрөө тэхим сан гэдэг чинь чи өөрөө тийм хэмжээний ажиллаж чадаагүй л байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд би бол оюутан багтаа хизээний л нэг тийм дабл хастл хийж илүү ажил хийж гэж мөнгө олох хэрэгтэй байхын одоо капитал одоо нэмэгдүүлэх ч юм уу хүчин чадлаа ингээ сайжруулах гэж би үргэлж боддог байсан. Тэгсэн хэрнээ дуучин болчоод би нэг тусгай дэлгүүр хувийн эмнэлэг ч юм уу нэг давхар бизнес нэгээгүүдээ би айгүй харамсдаг. Яагаад би тэгсэн мэдгүй одоо бүр өөр ажил хийх ямар ч болцоогүй өдөр шөнөгүй энэ дуу хуурыг хийсээр байгаад ялаа тэгтээ зарим нь усууч ингээд жижигхэн эмээ сан буудал дэлгүүр гэл те нийцсэн байдаг. Надад бүр нэг ч бизнес байдгүй. Тэгээ бүр гайхмаар байгаа зү те. Одоо уул нь бол одоо Японд тэр солонгосч тэр энэ дэлхийд даяар одоо энэ яг орчин цагийн урлаг гэдэг юм уу та одоо бид нар бол рок урлаг гэж нэрлэдэг байгаа. Энэ чинь болохоор бүхэлдээ улсынхаа эдийн засгийн донор болох хэмжээнд явж байгаа. Монголд бол яг хөө ингээд одоо урсгалаараа гэж явж байгаа эзэн нэгэн цагт тийм болох байх. Гэхдээ Соронцоод одоо нийт одоо үзэгчдийн өмнөөс тийм үү зөв сонсогчдын өмнөөс гэж талархсан сэтгэлдээ хэлэхэд бол улаасаа 2 туулаа хөөсөн аж алжуу хоцордог гэдэг нэг үг бий. Урлагаар амьдрдаггүй гэж бас нэг үг бий. Гэтэл урлагаар амьдрдаг гэдгийг өөрийнхөө бие дээр үзүүлж өөрийнхөө одоо амьдралаар энийг бүр баталж тийм ээ. Тэгээд яаж одоо буцаж ирсэн гэсэн энэ нэвтрүүлгийг гүйцэд сонсож байгаа бүх хүмүүс ойлгох тийм үү? Энэ их ажлын хажуугаар. Тэгээд
ар гэрээ авч явж тийм үү амьдрал ахуйгаа ар гэрээ гэдэгт би ээж ах дүү бүгдийг оруулж байна. Эргэн тойрон одоо туслах ажилтан тэр бүх хүмүүсийн амьдралыг оруулж байгаа гэсэн. Эдрийг авч явж байгаа хүнд өөр юм санаанд нь орох үедээ хийхэд ч бас бэрхшээлтэй хүний бас тийм хэрэгцээ. Тэгэхээр Сарада тууштай нэг замаар төлбөртэй олон жил яваад ирсэн чинь талах яа. Баярлалаа. Тэгээд 6 сарын 6-нд мэдээж ойлгомжтойгоор би бол бурхнаас гуйна. Тэгээ бороо битээ оруулдаг үжээ бурхан минь салхишуур битээ дэгдэгэрээ гэх жишээтэй гуйна. Нэгэнтээ бурхан гэж ярьснаас Монгол улсад 2000 лам байдсан билээ. 2000 лам бол яг улсныхаа үндэснийхээ хэмжээгээр аваад үзэхдээ тоон цөөхөн мэт боловч оюун ухааныхаа хувьд тэд дайчид шиг зогсвол бас л их өндөр тоолтой. Тэгэхээр манай лам нар бас ирж үзээрэй бурхан шишинтэй холбоотой. Харин бурхан гэсэн нэртэй тоглолт юм. Ирж үзэн авах гэж би бодож байгаа. Би бас одоо энэ олон шишний одоо тэ төлөөлөгч нараас өмнөд маш их тийм бас хамтарч ажилладаг те. Одоо энэ манай одоо майдрын дугнугаа шүү дээ те. Тарчуулын хэдийн шав тавилж хахад одоо бас хандвараа одоо дуулж ирсэн даштан дөгтөөч найз минь тэр тэгэл одоо зөндөө хандвар өгсөн. Нэгсэндээ бол ерөн хүн биш те ингээд ерөн сүлийн мөч ерөн амьсгаа хураах хүртэл хүнд туслаад л өнгөрөх ёстой юм шиг байлээ л те. Тэгээд ерөн бол энэ тус гэж би түрүүнээс хойш айгүй их ярьлаа л да тус гэж. Энэ яагаад тэгж ярьж байгаа вэ гэхээр маш их хүн хорвоо ертөнцийн төрөн муу хүмүүсээс илүү сайн хүмүүс их олон байдгийг би дахиж хэлмээр байгаа. Маш олон найз нөхөдтэй би маш олон одоо Сарагийн ард асаалтаа тангшигдан гэдэг Сарада гэсэн тийм хүсэлтэй тийм найз нар байдаг. Энэ олон 40 жилийн турш энэ олон найз нар байсан. Магадгүй одоо яг надтай миний амьдралд хамт алхахгүй байгаа ч гэсэн тэр үедээ Сарагийнхаа орон зайд дүүргэж чадчихсан бүх найз нөхөд хамт байсан бүх хүмүүстэй бас энэ дашрам дэлгэд та нарыгаа санаж мартаагүй байгаа. Үргэлж талархаж явдаг шүү. Тэгээд үргэлж энэ нэг сайн санааны үзүүрт ингээд шар тус гэж ярьдаг шүү дээ. Дандаа сайнаар бодож, сайн санаж явж уужуу ханд бол одоо энэ чинь өөрийн гэсэн дархлаа нөлсөж амьдрал болон сайжрах учиртай байдгийг Монгол нийгэмд бол Монгол хүний амны бэлэгтэй штейн бэлэг гэж бол танхим дүүрэн, сэнгэлтэх дүүрэн эзэгчтэй. Цээж дүүрэн хайр, нүүр дүүрэн инээмсэгэлтэй те. Тэгээд хоолоо дүүрэн дуу ихшгэлсэн тийм сайхан үдш болох бах гэж би мөрөөж байна. Хамтдаа одоо хоолой нөрөхгүй ч гэсэн хамтдаа дуулах хүмүүс зөндөө олон байгаа хаа тэр үзэгчд дотор. Тэгээд өнөөдөр бид хоёр бол үргэлжлүүлээд яриа л авах. Одоо ингэж ярьсгаа зогсоё гэж бодож байна, өндөрлүүлэе гэж бодож байна, жаргая гэж бодож байна. Одоо Amazon эмэгтэйчүүд гэж ярьдаг тийм үү? Монголын Amazon эмэгтэйчүүдийн нэг тэгээд дууг бол одоо ингээд өөрийн сүнсний эдвсээрээ ч гэсэн дуулж үзэгчдэд сонсогчдод бэлэг барьдаг. Мөн маш олон хүний хайр дурлал залуу насныхан дурсамжин Саран Туяагийн дуун дээр одоо бойтсон мөн маш олон дуучдад одоо өөрөөрөө ингэж үлгэрлэж явж байгаа энэ сайхан эмэгтэй энэ сайхан дуучны тоглолтод хүрэлцэн ирээрээ бид хоёрын яриаг анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Маш их баярлалаа. Ер нь бас өөртөө чинь бас хэлье гэж бодлоо насаада. Ер нь би насагийн анх одоо FM-ийн хөтлөгч FM ярьслага авч байсан үеэс дээрээс нь пентатоникийг хөтлж явах үеэс ингээд олон нэвтрүүлгүүдийг хөтлж байсан. Тэгээ өнөөдөр өөртөө чи ярилцахад маш сонирхолтой байсан. Ер нь бол өөрөө бол маш сонирхолтой ярилцагч юм. Би 1 минут секунд уйдсангүй өөртөө чинь хэлэхэд. Хоёр дахь комплимент гэвэл та өөрөө бол ялгаагүй Монголын одоо Альфа Amazon нэмэгтэй. Яагаад вэ гэхээр
миний одоо миний мэдхийн honor of production-ыг бол одоо үдий зэрэгтэй бас зохиолж байгаа эцэгтэй нэрийн нэг продюсеруудын нэг. Тийм учраас өнөөдөр би өөртөө чинь өнөөдөр ийм сонирхолтой ярьцлага болно гэж төсөөлсөнгүй. Зүгээр сээжнийхээ үр төрүүнийхээ найз бүсгүүдэд ярьж байгаагүй юм а өөртөө чинь ярьлаа. Үзэгчдэд ярьлаа. Тэгээд юу ч хэлмээр байна гэхээр ер нь бол бүлийн зөвшөөрч тэ хүний чадж байгаа юм бүлийн зөвшөөрч чадж байгаа энэ чадвар гэдэг чинь хүний өөрийнх нь эрудиц одоо өөрийнх нь чадвар боловсрал нийгэмд зэж байгаа байр сууриас ингээд мэдрэгддэг гэж хэлж болох юм. Тэгээд өнөөдрийн дунд ингээд аюу гоё юм нийгэмд ч гэсэн хүмүүстэй ингээд өөрсдийнхөө мэдж байгаа орчин цагтаа амьдарч байгаа улсуудынхаа ололт амжилтууд онцгой байдлыг бүлийн зөвшөөрч чаддаг байх чадварыг монголчуудад төлөвшүүлэх гэж үзсэн. Өөрөө аюу их сэтгэлээрээ зүтгэж байгаад чинь баяр хүргэе. Баярлалаа. За бид хоёртай хамт байсан баярлалаа. Та бүхний амьдралд чинь наасж байгаа сайн сайхан бүхнийг хүсэн өргөе. Хайрын бурхантай, хайрын бурхтай дагуулад Цэнгэлтэд 6 сарын 6-нд уулзцаая.